За та бүхний энэ өдрийн амар амгалан айлтгая. За шивэд улсад ажиллаж амьдарч байгаа монголчуудаа зориулаад өнөөдрөөс одоо эхлээд оюунлаг оршихуй шивэд улсад гэдэг энэ уулзалт ярилцлагыг зохион байгуулж эхэлж байна. За энэ хүү уулзалтыг бол анх Британд байгаа монголчууд одоо Британий монголчуудын холбоо за тэгээд захин мөртөө холбоо төрийн бус байгууллагын залуучууд маань бас санаачлаад зохион байгуулж ирсэн. Тэгээд энэ санаачлагыг бас шивэд улсдаа зохион байгуулж явуулъя гэдэг ийм яриаг бид хийгээд тэгээд шивэд монголчуудын үндэсний холбоо за мөн та бүхний мэдих Монголын залуучуудын холбооны салбар зөвлөл гэдэг хоёр байгууллага маань хамтраад хийя гэд тэгээд элчин сайдын яам маань бол бас дэмжиж ингээд энэ хүү уулзалтыг явуулж эхэлж байгаамаа. Тэгээд өнөөдрийн уулзалтаар бол бид нэр одоо цогтын Нандинбаатар гэдэг энэ залуу бид анхныхаа зочноор оролцуулахаар урьсан. За Нандинбаатар маань бол Япон улсад холбооны дээд сургуулийг одоо та бүхэнд одоо IT-гаар гэх юм одоо мэдээллийн технологийн чиглэлд төгссөн. За одоо бол шивэд улсын Саала гэдэг одоо ойрхон амьдардаг ийм залуу байгаа. Тэгээд шивэд улсад байгаа монголчуудад зориулаад бас өөрийнхөө хийж байгаа ажлынхаа талаар бас одоо уулзалт ярилцлага хийж өгөөч гэд бид урьсан. Тэгээ өнөөдөр бас хүлцэн ирсэн байна. Тэгээд таанд уулзалтаа эхлэе. Та бүхэн анхааран сонсно үсттэй. Баярлалаа. Сайн байцгаана уу? Оюунлаг оршихуй шивэд улсад гэдэг энэ уулзалт сурал ярианд урьсан энэ уулзалт яриаг зохион байгуулдаг Британд монголчуудын холбоо мөн захин мөртөө холбоо тэгээд швед дэх хоёр байгууллагатай ямар ч талархал хийлээ. Бас элчин сайдын яамд. Тэгээд өнөөдөр энэхүү оюунлаг оршихуй болсон уулзалт яриан дээр та бүхэнд сансрын өрсөлдөөн бидний боломж гэсэн сэдвээр яриагаа хийхэд бэлэн болоод байна. Тэгээд би та бүхэнд өөрийнхөө тухай товчхон танилцуулъя. Би 2000 оноос 2009 оны хооронд Японд сурч ажиллаж байсан. Тэгээд яг миний үндсэн өөрийн мэргэжил бол компьютер сайенс буюу мэдээллийн технологи програм хангамжсан чиглэлээр сурч төгсөөд эндээ ажиллаж байсан. Тэгээ 2009 оноос швед улсад ирээд ерөнхийдөө энд бол голчлон шведэд суурьтайгаар ажиллаж байгаа юм л да. Тэгээд яг швед хэл бол сайн мэдэхгүй ерөөс ажиллаа явчих байгаа болохоор нэг сурсан бол байхгүй. Тэгээд гол миний одоо хийдэг юм бол би өөрөө програм хангамж мэдээллийн технологиор төгссөн ч гэсэн шведэд ирснээс хойш сансрын салбар ялангуяа хиймэл дагуулын салбарыг илүү их анхаарч судлах болсон. Тэгээд тэр судалсан ерөөхдөө шведэд төвтэй гэдэг нь яагаад шведэд төвтэйгээр ажиллаж хэлсэн бэ гэхээр мэдээж яг энд амьдарч байгаа миний амьдрал өөрөө энд байна. Тэрнээс гадна одоо дэлхийд дээр сансрын салбарт хамгийн эрчимтэй хөгжиж байгаа хоёр байгууллага байдаг. Нэг нь болохоор Хятадын сансрын агентлаг, нөгөөх нь болохоор Европын сансрын агентлаг гэж байна. ESA гэдэг. European Space Agency. Энд нэлээд гол үүрэг нөлөөтэйгээр ордог. Яг швед улс маань өөрөө хүн ам цөөнтэй Герман, Франц гэдэг улсуудтай харьцуулахад дотоодын нийт бүтээгдэхүүн хэдийгээр бага ч гэсэн энэ Европын холбоонд асар их нөлөөтэйгээр ордог. Анхнаасаа энэ оролцоод явж ирсэн газар болохоор ер нь эндээ төвлөрөөд ажиллаж ирсэн, судалгаа хийсэн бодолтой байсан. Тэгээд одоо яг хамтарч ажиллаж байгаа байгууллага гэх юм бол Uppsala-гийн их сургуулиас төрж гарсан OC Microtech гэдэг компани гэдэг. Эдний энэ компани технологи нь болохоор өөрөө NASA-тай хамтраад нээсэн технологи. Тэгээд ерөөсөө хиймэл дагуулыг маш хялбархан богино хугацаанд хийдэг тийм технологи гаргацсан байгаа. Тэгээд энэ компанитай хамтарч ерөнхийдөө голчлон ажилладаг. Тэр технологиг болж үл Монгол руу нэвтрүүлэх юмсан гэсэн хүсэлтэй байдаг. Тэрнээс гадна бас Европын төвтэй байгаа болохоор Голланд улсын технологи гэдэг. Голландын ISIS гэдэг компани байгаа. Тэднийхээс энэ одоо миний өнөөдөр ярих хиймэл дагуултай холбоотой төсөл дээр маш их ерөнхийдөө тэргүүлэгч компани байгаа. Тэгээд энэ улсуудын технологиг оруулах гэсэн зорилготой байгаа. Тэгээд ерөнхий танилцуулга нь бол юм байна. Тэгээд энэ сансрын өөрчлөлтөнд бидний боломж гэсэн яг сансрын яриа та бүхэнд яриагаа эхлэе. Тэгээд сансар гэж ярихаар хүмүүс барил сансар гэж ойлгодог. Хоёрдугаар сургуулийн сансар тэмдраа набрын яриа. Ерөнхийдөө намайг Нандинбаатар гэдэг чинь би өөр набар гэж юу голчлон дууддаг. Тэгээд
манай набар нөгөө тэнгэрийн амиг ярьж сансрын амиг ярьж чинь гэдэг. Тэгээд миний бодлоор болохоор сансар гэдэг маань өөрөө миний бодлоор шүү дээ. Яг одоо сүүлийн одоо сансар хиймэл дагуулын хөгжлийг хараад үзэхээр үзнэ гэхээсээ ингээ хөгжлийг харахаар сансар гэдэг маань ганцхан зөвхөн сансрын чиглэлийн хүн судлаад яваад байдаг тийм салбар биш болчихж байгаа байхгүй. Одоо энд зарим хүмүүс нь жоохон ирэхээс ганц хоёр асуулт асуусан байсан. Тэр нь ямар мэргэжлийн хүмүүс энд сууж байгаа гэдэг маш олон янзын хүмүүс байгаа байхгүй. Нийгмийн ухаан, нийгмийн чиглэлч бай, эмч хүнч бай, эдийн засагч эсвэл сургуулийн багш нар, дизайнер гэдэг олон хүмүүс байна. Энэ хүмүүс маань бүгдээр энэ сансрын салбарт орох боломжтой болсон. Энийг набар хэлж байгаа болохоор одоохондоо монголчууд бүрэн гүйцэд итгэхгүй байгаа юм л да. Энийг хэрэг Марк Зукерберг ч юм эсвэл хинч байдаг Стив Джобс гарч ирээд ярих юм бол монголчууд сансарт орох боломжтой болсон юм гэж ойлгоно. Юутай тийм л ялгаа байна. Тэрнээс шинэ боломж нь бидэнд аль хэзээ ирсэн. Яагаад энийг хэлж байна гэхээр түрүү сая дурдсан European Space Agency чинь ESA гэдэг эсвэл NASA ч эсвэл Хятадууд ч байна, Оросууд ч байна. Эдгээрээс бүр бага дунд сургуулийн хүүхдүүдэд бэлдээд эхэлсэн байгаа байхгүй. Бага дунд сургуулийн хүүхдүүд бага ангийн багш нараар дамжуулаад бага ангийн багш нарыг сансрын чиглэлийн мэдлэгийн нөгөө бага дунд ангийн хүүхдүүдэд сансрын чиглэлийн ерөнхий ойлголтыг нөгөөд эхэлсэн байна. Тэгэхээр аль хэзээний одоо ертөнцийн маань одоо дэлхийд дээр байгаа олон улсууд маань аль хэзээний сансрын салбар руу зөвхөн улсын тэргүүлэх биш хүн амаар ороод ирсэн байхад бид нар одоо тэндээс хоцрох гээд байгаа байхгүй. Тэгэхээр одоо бид нар хөл тавиад орох юм бол өрсөлдөх боломж маш их байгаа юм. Тэгээд энэ хүү яриагаараа би илүү их монгол хүмүүс, монголчууд бид нар тохирсон өрсөлдөөний аргыг ярих гэж бодсон. Тэгээд ингэж ярихын тулд эхлээд ерөнхийдөө өнөөдрийн яриа маань ийм гурван агуулгатай байна. Нэг нь болохоор эхнийх нь болохоор сансрын салбарын талаар. Одоо энд байгаа хүмүүс маань ерөнхийдөө сансар гэхэл түрүүний хэлсэн сансар гэж ойлгодог хүмүүс. Тэгэхээр ерөнхийдөө сансрын салбарын талаар та бүхэн танилцуулъя. Тэгээд Монгол улс сансартай холбоотой ч юм тэр дотроос хиймэл дагуул болон Монголын харилцаа холбоо ямар байгаа юм бэ? Энэ талаар та бүхэнд бас товчхон мэдээлэл өгөөд тэгээд сансар дэх бидний мөрөөдөлгээд энэ одоо миний яг хэрэгжүүлж байгаа нэг төсөл байгаа. Тэгээд энэ төслийгөө танилцуулж ерөнхийдөө энэ сансрын өрсөлдөөн буюу бидний боломжийн талаар та бүхэн багч гэсэн ойлголтыг өгье гэсэн бодолтой байна. Тэгээд сансрын салбар гэдэг яхаар сансрын салбар энэ ерөнхийдөө их олон үндэстэн улсуудад сансрыг эртээрээс сонирхоод ирсэн байна. Тэгээд зөвхөн энэ гадны улсууд биш манай монголчууд ч өөрсдөө нэг судлаад ирсэн байдаг. Дээрийн бичвэрээр манайх нөгөө одыг тоолсон байна л да. Тэгээд 1400 гаруй одыг тоолоод Монгол нэр өгсөн. Тийм бүр баримтч байгаа байхгүй. Тэгэхээр бид нэр эртээрээс сонирхоод ирсэн. Гэтэл бидний боддог нь болохоор 1981 онд Гурьевчаагаа ниссэн. Тэр үеэс бид нар сансартай холбогдсон юм шиг бодох үе байдаг л да. Гэтэл 1981 онд Гурьевчаагаа нисхийн өмнө гол одоо тэр мишнд Оросын болохоор манайх задгаа сансарт туршилт хийсэн гэдэг. Тэр туршилтын ажлыг 1975 оноос тухайн шинжлэх ухааны актын буюу чадраагаа тэргүүлжсэн тэр багууд хийдэг байсан. Тэгэхээр бид нар яг бодитоор задгаа сансартай холбоотой судалгаа нь 1975 оноос эхэлсэн гэж үздэг. Энэ нь бол ихтэй олон нийтэд бас хүрээгүй байгаа мэдээлэл. Түүнээс гадна 1975 онд эхэлсэн гэсэн мөртлөө тэрнээс өмнө бид нар одоо сансрын тухай боддоггүй байсан гэх юм бол тийм биш байгаа юм л да. Энд Дашдуурчин Ацуурдор чон зураг байгаа. Анхнаас 1900 оны эхэнд байсан хүн од гэж шүлэг байдаг. Холих газраас ялзан харагдах өнгөт одоо гэж. Ийм сайхан шүлгийг зохиож байна гэдэг нь бид нар өөрсдөө сансрыг аль хэвтгээс өсөж мөрөөдөд ирсэн байгаа юм л да. Тэгээ энэ сансрын салбар гэдэг маань өөрөө юу юм бэ гэхээр яаж хэлсэн бэ гэхээр яг эртээрээс сонирхож ирсэн гэсэн гол яг задгаа сансар руу хөл тавьсан хийсэн юм бэ гэсэн тухайд та бүхэн танилцуулъя. Тэгээд үүний гол нөлөөлөх хүчин зүйл болсон нь дэлхийн 2 дугаар дайн буюу дэлхийн 2 дугаар дайны үед германчуудын авчирч ирсэн V2 гэдэг. Яг энэ анхандаа A4 гэдэг пуужин байсан. Энэ пуужингийн зорилго нь болохоор тэв хоорондын балластик пуужин гэдэг. Монгол хэл дээр яг энэ сансрын чиглэл үг бас хомсол доо. Яг Оросоос орж ирсэн үгнүүд тэгээд нэг хөгжиж чадаагүй болохоор хэлэхэд хэцүү. Тэгээд англи дээр бол missile гэж байна. Юун дээр монгол дээр болохоор тэв хоорондын пуужин missile тэв хоорондын балластик пуужин гэж хэлдэг. Юу болохоор англи дээр яг жинхэнэ хөөрөж байгаа тэр пуужин болохоор рокет гэдэг. Монгол дээр зэрэг болохоор пуужин. Хэрэглэж байгаа нь яг л адилхан пуужин гэсэн үг яваад байдаг. Тэгэхээр нэг ялгаа нь хэцүү. Гэхдээ гол пуужин технологи нь V2 гэсэн технологи байсан. Тэгээд энэ технологиг германчууд анх гаргаад яг нөгөө дайны хувьд хэрэглэн гэжсэн боловч гүйцэд энэ
V2 гэдгийг англи дээр туршилт тэгээд бүр үүссэн Германд. Тэгээ амжилттай болсон. Гэхдээ энийг гүйцэд дэлгэрүүлж чадлгүй тэгээ дайнд ялагдаад эхэлсэн болохоор энэ технологийн мэдээлэл нь ерөнхийдөө Америк руу яваад гэсэн гэж хэлж болно. Тэгээд Германы сайн энэ одоо V2 дээр ажиллаж исэн ихэнх эрдэмтэд нь Америк руу яваад Америкийн одоо сансрын салбар, хуучны салбарыг хөгжүүлээд эхэлсэн. Гол нь яаж эхэлсэн бэ гэхээр 1955 онд Америкт өөрсдөө тухайн үед Америкт өөрсдөө шинжлэх ухааны технологи тэгээд цэргийн салбар дээр бол асар их хүчтэй өөрсдөө тэргүүлж хийж бодож явж байсан. Тийм болохоор бид нар сансарт ирсэн бид нар төрүүлж гарнаа. Тэгээд бид нар анхны хэмнэл агуулгыг 1958 оны хавар хөөргөн гээд зарласан гэсэн чинь удалгүй Оросууд зөвлөлт холбоот болсон бид нар дутах юм байхгүй гэдгийг харуулаад тэгвэл бид нар 57 оны намрын хөөргөнөө гэсэн. Яг хэлснийхаа дагуу бид 1957 оны 10 дугаар сарын 4-нд анхны Спутник 1 анхны нэр нь бол Спутник байсан. Гэхдээ ерөнхийдөө цуврал хиймэл дагуул болохоор сүүлдээ Спутник 1 гэсэн нэртэй болсон хиймэл дагуулыг хөөргөөд тэгээд энэ нь өөрөө хүн төрөлхтний анхны сансрын салбарт тавьсан анхны том алхам болсон. Тэгээд анхны хиймэл дагуул энэ өөрөө яг энэ хиймэл дагуулын тухай дэлгэрэнгүй яриаг бол дараагийн слайд дээр ярих болно. Тэгээд энэ өрсөлд хиймэл дагуул хөрснөөр хоёр одоо Америкийн улс зөвлөлт холбоот улсын хоорондох энэ сансрын өрсөлдөөн эхэлж байгаа. Энэ хүн төрөлхтний сансрлууд өрөх анхны том алхам, анхны өрсөлдөөн эхэлсэн. Тэгээд тухайн 1961 оны 6 дугаар сард хэмжээд одоо задаа сансар өөрөөр хэлбэл дэлхийг тойрсон орбит дээр 115 хиймэл дагуул хөрсөн байсан. Энэ бас асар их тоо байна. Тэгээд энэ Спутник гэдэг энэ Спутник гэдэг хиймэл дагуулыг хөөргснөөр Америкт Спутник шок гэдэг юм болсон. Энэ юу вэ гэхээр нөгөө дорд үзчихсэн Оросууд нь хиймэл дагуул хөөрчлөө. Манай Америкууд бид нар өөрсдөө яагаад чадсангүй гэсэн асуудал болсон. Тэгээд ерөнхийдөө Америк гэдэг улс маань энэ сансрын салбарт асар их хөрөнгө хандж эхэлсэн. Тэгээд ер нь их өрсөлдөөнтэй хөдөлж эхэлсэн л дээ. Энд одоо мэдээлэлүүд энэ Спутник гэдэг нь өөрөө энэ хиймэл дагуул бөмбөрцөг хэлбэртэй 4 антеннаараа 2 янзын долгион цацдаг. Дараа нь бас дахиад дэлгэрэнгүй танилцуулга болохоор ерөнхийдөө ингээд өндөрлөө. Тэгээд сансарлуу ингэж том алхам хийхэд ямар хүмүүс голчлон оролцож байсан бэ гэдэг хүмүүсийн тухай та бүхэн танилцуулъя. Би өөрөө энэ сансар одоо Монгол улсын хиймэл дагуулыг хөөрөх тал дээр анхаарч ажиллаж байгаа. Тэгээд тэрэн дээр хүмүүст хиймэл дагуулын тухай, сансрын тухай, пуужийн тухай танилцуулах гэдэг бол нэлийн бас бэрхшээлүүд тулгардсан юм л да. Тэр нь юу вэ гэхээр яг миний бодож байгааг нөгөө хүмүүс маань арай ойлгож чадаагүй, мэдээгүй юмуд их байдаг болохоор шууд ярихаар ойлгохгүй юмуд их байдаг. Тэр шиг энд байгаа хүмүүс ч гэсэн хувийн амьдрал дээр нь аж аргалтай сайхан байлаа гэхэд үнэхээр хийж байгаа нь одоо хүлэмжлэхгүй ч юм уу эсвэл үнэлэхгүй тийм тохиолдлууд их байдаг. Тэгээд та бүхэн одоо хамгийн сайн мэддэг хүн бол энэ хамгийн захын Константин Циолковский гэдэг хүн байгаа. Энэ бол хамгийн алдартай нөгөө Циолковскийн төвшил дээр Пуучингийн анхны загварыг гаргаж ирж байсан. Ерөнхийдөө сансрын Пуучины эцэг гэж нэрлэгддэг хүн байна. Тэгээд энэ хүн бол хамгийн гол үүрэг ролтой. Үүнээс гадна Германы эрдэмтэн байгаа. Оберт дээрээс нь Америкийн эрдэмтэн Годдард гэх хүн байгаа. Тэгээд энэ Германы эрдэмтэн бол түрүүн хэлсэн V4 гэдэг хиймэл дагуул. V2 гэдэг хиймэл Пуучингийн хөгжүүлэлтэнд бол голчлон ажиллаж байсан. Дээрээс нь тэр хүний гаргасан судалгаанд үндэслэн Германы аяллалын холбоо гэдэг байгууллага. Нэр нь одоо ингэ бодохоор аялал гэсэн утгатай тийм. Үг нь гэсэн бол аял гэсэн үг байгаа ч гэсэн яг гол утга нь бол ерөнхийдөө сансрыг хөгжүүлэх гэсэн зорилготой байгуулсан байгууллага. Тэгээд энд нь олон тооны эрдэмтэд байж Германы тэр Пуужийн сансрын салбарт их өөр рол үзүүлсэн юм. Тэгээд Годдард гэдэг хүн бол маш их сая би ярианд хэлсэн бэрхшээл тулгардаг. Тэгээд энэ Годдард гэдэг хүний амьдрал нь энд байгаа 6 хүн дотор хамгийн харамсалтай аз жаргалгүй байсан юм да. Өөрөөр нь хийж бүтээж исэн. Уул нь одоо бол Америкийн нэгэн улс Америкийн Пуужийн салбарын эцэг гэж Пуужийн эцэг гэж нэрлэгддэг. Гэтэл энэ хүн тухайн үед хийжсэн Пуужингууд нь Пуужийн туршилтыг нэрсөө яадаг. Пуужийн туршилтыг хүмүүс тухайн үед нэг ойлгохтой ойлгодог. Өөрийнхөө амьдардаг байсан хотод нэг туршилт хийгээд тэр нь 2500 м өндөрт хөөрөөд унах ёстой байсан л да. Тэгэхээр тэр өндөртөө хүрэх юм бол өөрийнх нь тооцоогоор маш амжилттай болно гэж бодоод хөөрөгдөг. Тэс нөгөө хөөрөөд бууж унж ирэх болохоор унж ирэнгүүтээ галт төмөр
тэр хавьда гал асаачдаг. Тэгсэн чинь нөгөө тэр мэдээг энэ тухайн орон нутгийн сонины хүмүүс нэрээ нөгөө нөхөрчин галт төмөр гавшил, юун туршилт, юун ямар ч амжилтгүй болсон юм. Тэгээд ерөөсөө бүр 1949 онд Нью-Йорк Таймс гэдэг дээр энэ нөхөрч ерөөсөө бага насны хүүхдийн ойлгодог юм гэсэн ойлгохгүй нөхөр байна. Шал худлаа ярьдаг нөхөр байна. Доромжилсан утгатай тийм мэдээ гарч ирсэн. Тэр нь юу гэхээр энэ гол хэлжсэн санаа задгаа сансарт ямар ч агааргүй нөхцөлд ямар нэгэн бит байлаа гэхэд тэрэлтэй төлөвлөгөөнөөр аршаа гэдэг ямар нэгэн шингэн ч юм хий цацаад тэрэлтэй төлөвлөгөөнд ороод хөдлөх боломжтой гэсэн онцлог өөрөө дэвшүүлээд ярьсан. Одоо олон нийтэд танилцуулж байгаа л да. Тэгсэн чинь тэрийг нь тухайн үеийн мэдлэгээр боломжгүй гэж боддогсэн. Задгаа сансар тийм хийх боломжгүй гэж ойлгодог байсан болохоор мань нэг худлаа ярьж нөгөө чинь дими амт ингээд. Тэгээд бүр Нью-Йорк Таймс сонин өөр энэ нэг доромжилж ирсэн байна л да. Тэгээд өөрийнхөө тэр хоттой хүртэл одоо судалгаагаа явуулах боломжгүй болгоод хөөгдөж яваад тэгээд азар нэг өөр нэг хотын хүнний дэмжлэгээр тэгээд судалгаагаа хийх боломжтой байсан. Тэгээд харамсалтай нь өөрөө удалгүй нас барсан. Тэгээд 1969 онд Аполло гэдэг нөгөө сарны аялал хийх чахад 1969 онд Нью-Йорк Таймс сонин өөрснөө уучлалгаагаад бид 20 жилийн өмнө алдаатай юм ярьжсэн тухайнхаа мэдлэгтэй тулгуурлаад бид нэр тэр хүн ихт оромжилж ирсэн. Тэр хүнээс уучлалт болж байгаа юм Годдард гэдэг хүнээс. Тэгэхээр харамсалтай энэ хүн маань тэр тухайн үед амьдарч байгаагүй. Тэгэхээр миний хэлэх гээд байгаа юм маань бид бүхэн одоо өөрийнхөө бодож байгаа мэдлэгээр бид нар боломжгүй гэж битгий бодоосоо мөрөөдөлтөй байх гэсэн бодолтой байгаа юм л да. Биднэрт сансрын юм шиг тэнгэрийн юм шиг юм одоохондоо бодогдож байж магадгүй. Гэтэл тэр маань бид нар сансрын хүч, тэнгэрийн хүч яг бодиттой сансрын салбарын байгаа бид нар оролцох боломжтой байна гэсэн байна. Тэгээд энэ гурван хүн бол ерөнхийдөө энэ баруун талын гурван хүн бол ерөнхийдөө Пуучингийн онол гэсэн тал дээр голжтой ажиллаж байсан бол тэрийг нь хэрэгжүүлэх тал дээр ажилласан хүмүүс нь зүүн талын гурван хүн байгаа. Тэгээд Крылёвыг тав хүн бас сайн мэдэх бах. Ер нь одоо энэ сансрын салбарт хамгийн гол чухал хүн. Анхны энэ Спутник гэдэг хиймэл дагуулыг хөөрөхөд ашигласан Пуучингийн зохион бүтээгч гол одоо удирдан ажиллагч хүн байгаа. Тэгээд энэ хүнтэй өрсөлдөж исэн Америкийн талыг манлайлж явжсэн хүн маань Браун гэдэг хүн. Энэ хүн өөрөө уул нь Герман гаралтай яг энэ V2 гэсэн Пуучингийн гол зохион бүтээгч. Тэгээд банд ялагдсны дараа Америк руу очиод Америкийг гол авч ирсэн хүн байна. Энэ Глушко гэдэг хүн болохоор Оросын номер 2-ын Крылёвтойгоо өрсөлддөг байсан бас хүн судлаач байгаа. Тэгээд харамсалтай дандаа Крылёвын ард явсаар бол нэг хүн тэтлээ дэшээ гарч ирээгүй тийм бас амьдралтай. Тэгэхээр Крылёв R7 гэдэг Пуучингаа хөөргөөд удалгүй нөгөө хорт хавтартай байж тэрнийх нь операцанд ороод тэгээд амжилтгүй болоод операцны үед нас барсан. Тэрнээс хойш ерөнхийдөө Глушко Оросын сансрын салбарыг авч байсан. 90-ад он хүртэл авч байсан. Тийм гавьяатан байгаа. Ерөнхийдөө гол одоо сансрыг хөгжүүлсэн хүмүүс ийм 6 хүмүүс гэдэг юм байна. Тэгээд сансрын салбар гэхээр ерөнхийдөө сансрын салбарыг бүгд кино байна гэдэг үзэлтэй кинодаа төсөөлөд үзэх. Тэгэхээр кинонд ерөнхийдөө гол дүр эмэгтэй дүрчин байгаа дээрсэн туслах дүрүүд гэдэг. Тэгээд би одоо өөрийнхөө одоо яг мэдэрч байгаагаар энэ сансрын салбарт хэрэглэгдээд байгаа төхөөрөмжүүдийг ерөнхийдөө нь гол дүр туслах дүрээр хувааж үзэж байгаа. Энийг би бас Лондонд болсон тэр танилцуулган дээр танилцуулжсэн. Тэгээд ерөнхийдөө хиймэл дагуулт Пуучин гэсэн хоёр нэг гол дүрээр үзье. Яг одоогийн байдлаар бол энэ хоёр ерөнхийдөө гол дүр байгаа. Цаашдаа ямар болох нь тодорхой бол тэ. Туслах дүр гэх юм бол их олон юмнууд сансрын станц хүмүүс бол сансрын зонд гэдэг юм space probe гэж ярьдаг юм. Төхөөрөм одоо сансарт байгаа гаргагч юм судалдаг тийм хүлэг онгоцсон гэдэг. Тэгээд энэтэй кино болсон чинь гол дүрж байхад тэрийнх дандаа эсрэг байдаг дайсны дүрж байх нь ойлгомжтой. Тэрний жишээлбэл сансрын хог одоо энэ сансрын хог гэдэг нь хэтэрхий их болчиход байгаа. Бас сансрын нөгөө салбарт их тулгымсан асуудлууд байна. Энэ юу юм бэ гэхээр орбит дээр хиймэл дагуулах хөөрдөг. Хиймэл дагуулах хөөрөхөд ерөнхийдөө Пуучин одоо энэ байгаа. Пуучин гэдэг маань өөрөө сансар өгтөргуулыг хүн ч юм уу ачаа бараад тээвэрлдэг тээврийн хэрэгслийг ойлгочих болно. Энэ Пуучин маань өөрөө буцаж ирдэг Пуучин байлаа гэхэд тэндээ үлддэг Пуучингууд байна. Дээрээс нь хөөржих явцдаа амжилтгүй болоод тэр задгаа сансарт орбит үлдсэн Пуучингууд ч бас байдаг. Тэгээ Пуучингаас гадна хиймэл дагуулчсан өөр айлтгай орбитод хөөрөөд амжилтгүй болоод шатаад үлдэгдэл нь үлдэх боллоо. Тэгэхээр тэр үлдэгдлүүд ганцхан үлдэгдэл үлддэг. Завдраад ингээд явахаар
хэдэн мянга, хэдэн 10,000 хүн хэсэг хуваагдаж явчихлаа. Тэгмээд энэ маань та бүхэн үзсэн байх Gravity гэдэг кинон дээр яг ингээд задгаас сонсолтой ажил хийж байгаа баахан юмнууд гэдэг. Энэ л яг өөрөө сансрын хог байгаа юм шиг. Энэ яг боддгоор одоо асар их гол тулгын асуудал болчиход байгаа. Тэгээд ерөнхийдөө ойролцоогоор 300-аас 400 км-ийн орбитууд бол ерөөсөө энэ сансрын хог асар их болчиход байгаа. Тийм болохоор хиймэл дагуулуудыг аль болох одоо 600-аас 800 9 орбит л хөөргөд байгаа юм л да. Ерөнхийдөө орбит гэж бас байна. Энэ хиймэл дагуулын оршин тогтнох тэр тойрог замыг хэлж байгаа. Энэ тойрог зам өндрөөс хамаарат хэдээс ерөнхийдөө 2-3 хэсэгт хувааж англи нь Намдор орбит буюу LEO гэдэг доод түвшинх гэдэг. Энэ одоо саяны хэлсэн 300, 400 эсвэл 600, 800 км орчим. А нөгөөх нь өндөр орбит гэж байна. Тэр нь болохоор 32,000 ч 64,000 ч бүр асар хол зайд байгаа орбит гэж байна. Тэгээ энэ хоёрын ялгаа нь бас юу вэ гэхээр Намдор доод орбит дээр байгаа хиймэл дагуул нь болохоор ерөөсөө дэлхийг 90 минутанд нэг удаа тойрдог хиймэл дагуулууд хөвшлэн байдаг. А энэ 32,000 ч 64,000 дээр байгаа хиймэл дагуулууд нь яадаг вэ гэхээр ерөөсөө дэлхийн тодорхой нэг байрлалыг яг байрлалтай адилхан хурдтайгаар хөдлөөд явдаг. Жишээлбэл энэ сансрын телевиз гэж байна. Эсвэл сансрын утаснууд гэдэг. Бид нэр яг тухайн нэг байрлалыгаа л ингээд хянаад яваад байдаг. Тийм хиймэл дагуулууд нь өндөр орбит дээр байдаг. Тэгээд ерөнхийдөө та бүхэн ойлгосоо гэж хүсэж байгаа бол хиймэл дагуул пуужин гэсэн хоёр гол дүртэй юм байна. Одоогийн байдлаар тэгээд хиймэл дагуул пуужин хоёр маань бас тустай юм байна гэсэн ойлголтыг ойлгосоо гэж хүсдэг юм. Яг тэр анх 2012 онд би өөрийнхөө хамаарх компаниараа хэвлэлийн баг хурал гэдэг Монголын анхны хиймэл дагуулыг хөөргөн гэдэг хэвлэлийн баг хурал хийжсэн гэсэн тухайн үед набраач хиймэл дагуул өстой чи өөрийнхөө одоо тэр хөөрөх гэдэг хиймэл дагуулыг хэнийг суулгаж явуулах гэдэг юм бэ? Чи нэг хүнийг алах гэдэг юм шүү. Гэхдээ тийм биш юм. Хиймэл дагуул гэдэг маань хүн суугаад явах юм шүү. Пуужинд нь яг хүн зөөвөрлөх үе байна. Эсвэл тэр сансрын станц дээр нь бол хүн байж болно. Гэтэл хиймэл дагуул гэдэг маань өөрөө дэлхийг тойроо явж байгаа зүгээр төхөөрөмж мэдээлэл суулгадаг. Тэнд нь хүн байхгүй маа. Сонсож байна тийм. Гэтэл манайхан тэр төвшний ойлголт нь одоохондоо нингэн байгаад байгаа юм шиг. Тийм болохоор аль болох миний гол зорилго энэ сансрын чиглэлийн мэдлэг олон нийтэд түгээх. Яагаад олон нийтэд түгээх гэдэг юм хэрэг олон нийт бүгдээрээ олонхоор тодорхой хэмжээний суур мэдлэг маань дээшээ гараад ирэх юм бол нөгөө сансрын яриа гэдэг, тэнгэрийн яриа гэдэг маань сансрын бодит яриа болоод ирэх юм л та. Энэ маань миний гол зорилго маань байна. Тэгээд сансрын дөрөвдгийг тайлбарснараа сансрын төлөв ерөнхий ойлголттой та бүхэн ер нь бол ойлголт байгаа бах. Гэхдээ бас нэг юм хүчийг шунтаа болоо гэж одоогийн Монгол улс тэгээд сансрын салбарт хэрхэн холбогдож байгаа. Ялангуяа энэ хоёр гол дүрийн нэг болсон хиймэл дагуултай ямар шугам хамааралтай байгаа юм бэ гэдгийг та бүхэн танилцуулъя. Хиймэл дагуул тэгэхээр сая та бүхэн ярьсан Спутникийн хиймэл дагуулын түүхээс ярих хэрэгтэй болно. Тэгээд хиймэл дагуулын түүх гэхээр энэ Спутник гэсэн хиймэл дагуулыг ярихаас өөр аргагүй. Энэ Спутник шок гэсэн байдлыг үүсгэсэн хиймэл дагуул. Тэгээд үйлдвэрлэгч нь зөвлөлт холбоот улс 1957 оны 10 дугаар сарын 4-нд хөөрөөд буцаж одоо дэлхийн орон зайлууд буцаж орж иж одоо шатаад алга болсон. Тэр нь бол 1958 оны 1-р сарын 4. Өөрөөр хэлэх юм бол энэ Спутник гэдэг хиймэл дагуул маань задгаас хасагт 3 сар ажилласан байдаг. Тэгээд ерөнхийдөө энэ зураг нь бол биш зүгээр түрүүн гаргасан бөмбөрч хэлбэртэй хиймэл дагуулын зураг байгаа. Тэгээд бөмбөрч хэлбэртэй 83.6 кг жинтэй. Энэ бол ер нь нэлээд тухайн үед бол хүнд талдаа орж байгаа юм л да. Тэгээд 4 антеннаараа 2 янз нэг 40/100-ны 2 нөгөөх нь 20 бүхэл 105 гэсэн мегахерц долгионуудыг цацдаг. Үүгээр ингэж долгион цацж байгаараа Америкуудад бид нар хиймэл дагуул хөөрөгцөн шүү гэдгээ батлан харуулж байгаа. Өөрсдөө долгионыг цацаад тэр нь ерөөсө ганц Орсын дээгүүр биш, ерөөсө бүх дэлхийн дээгүүр нисэж байгаа. Тэгээ 3 сар нисэх хугацаанд Орсын хиймэл дагуулын тухай мэдээллийг цацж байгаа болохоор бүх улсууд яалтч үнэхээр Орос улсын хиймэл дагуул хөөрөгцөн байна гэдэг итгэхээс өөр арга болсон. Тэгээд ер нь бол одоо хиймэл дагуулын тухай танилцуулж оржсэн гол энэ Америкийг шоконд оруулсан юм юм бэ гэхээр энэ хиймэл дагуул биш байна. Яг энгийн ард түмэнд бол Спутник шок гэдэг энэ хиймэл дагуулын шоконд оруулсан ч гэсэн энэ Спутник гэдэг хиймэл дагуулыг хөөргсөн саяны хэлсэн 97 гэсэн пуучин байгаа. Энэ пуучин өөрөө анхны дэлхийн төв хоорондын балластик пуучин байсан. Америкууд ч хийгээг байхад Оросууд хийгээд энэ өөрөө
270 орчим том, 269 том жинтэй. Ийм хүнд юмыг завгаа сансарлаа дор хаяж 200 км зайлах хөөргөн гэдэг маань энэ өөр асар том асуудал байсан. Тэгээд энэ Америкийн өөрсдийн технологи мэргэжлүүдийг их шоконд оруулж байсан. Тухайн үед тэргээ дайн боллоо хэмээн орсон зүйл толгойд тулсаас шууд Америк руу бөмбөгдөх бүрэн боломжтой юм байна гэдгийг харуулсан болохоор. Тэгээд тэр нь гол Спутник шоудын гол нөлөө бас байсан. Ерөнхийдөө хиймэл дагуулын ангиллал гэж сая Жингээр нь 83.6 кг байсан гэж Спутник гэсэн хиймэл дагуулыг хэлсэн. Тэгээд ерөнхийдөө хиймэл дагуулыг ангилдаг юм байна. Тэр нь яаж ангилдаг вэ гэхээр овер хэмжээ. Өөрөөр хэлбэл өндөр нь тэгээд өргөн тэдэн сантиметр шууд тэдний метр дээрээс нь масс чиний хүн байна гэсэн. Тэрүүгээр нь ангилдаг. Тэгээд ерөнхийдөө гол ангилал нь бол энэ Жингээр нь ангилж байгаа. Энэ тав сая одоо энэ улаанаар тэмдэглэсэн байгаа нано төрөл гэдэг. Энэ нь болохоор нано гэдэг нь дотор нь мэдээж орж байгаа эд ангийн хийсэн нано технологи байгаа ч гэсэн энэ хиймэл дагуулсан ганцаархан нано технологи ашиглаж байгаа гэсэн үг бол биш юм байна. Энэ зүгээр ангиллаараа нано гэсэн ангиллал байна. Одоо нөгөө томоос багаас том гэсэн ангиллалд оруулахын тулд жишээлбэл пико нано гэж өссөн байдлаар нь бичсэн байгаа. Тэгээд зарим хүмүүс одоо ялангуяа хин эдийн хэлээд бол яг Монголын тэргүүлэх юм одоо Монгол оюутан сурагчдад мэдээлэл түгээх эрх мэдэлтэй багш нар хүртэл өөрснөө нано гэдэг үгийг нь сонсон одоо энэ чинь нано технологи байгаа маань бидний хийх гээд байгаа нано технологийн хиймэл дагуулга маань энийг бид нар хийх гээд байгаа ухааны яриад байгаа л дээ. Энэ бол асар буруу ойлголт байна. Тийм болохоор миний гол зорилго олон нийтэд сансрын салбарын үнэн зөв мэдээлэл хүргэн гэдэг маань юм байна. Нано гэдэг үгээр битгий тоглож гэж хүмүүсээс гуймаар байна. Яг тэгэхээр манай монголчууд ялангуяа Монголд одоо үүсэж байгаа өсөл байдал нь үгээр их тоглодог. Нано ч юм уу. За инновац гэдэг үг байна. Venture за одоо сүүлийн үед их гарч байгаа entrepreneur гэдэг үг юм. Ийм үгээр тоглохоо болцгоо явуулж хүсэлтэй байна. Тэгээд гол нь ялангуяа энэ хиймэл дагуул сансрын салбар дээр нано гэсэн үгийг хамаагүй битгий ашиглаараа наног зөвхөн төрөл байхад тэрийг битгий буруугаар технологи гэж олон нийтэд буруу гэж хэлсэн гэсэн үсэлтэй тийм. Тийм утгаараа энэ хиймэл дагуулсан ангиллыг та бүхэн танилцуулж байна. Ерөнхийдөө хиймэл дагуулсан ангиллал бол ерөнхийдөө ийм одоо нэр ангиллын нэршил нь бол пико нано микро мини жижиг том гэдэг байгаа. Энэ болохоор жинтэйг хамаарсан юм байгаа. Энэ зардал хугацаа гэдэг нь бол ерөнхийдөө яг одоогийн байдлаар ийм их үү. Тэгээд ойролцоо байна. Энэ технологи нь өөрөө хөгжөөд байгаа болохоор үнийн одоо өөрчлөлт гэсэн сүүлийн бол асар их хурдтай өөрчлөлт чинь. Жишээлбэл энэ нано гэдэг дээр би 0.5 саяас 5 сая доллар хүртэл хэмжээтэй бичсэн байна л да. Энэ болохоор анх нано гэсэн төрлийн хиймэл дагуулад 2003 оноос сансралт хөөрж хэлсэн. Тэр үед ерөнхийдөө нийт хөөргөж зардлууд нь ороод 5 сая доллар байсан бол сүүлийн үед Япон байна, Голландын компаниудын технологийн хөгжсөний улмаас ерөнхийдөө бараг хагас сая доллар ч гэсэн хийгээд хөрчих боломжтой болчихдог байхгүй. Тийм болохоор ерөнхийдөө яг ийм хиймэл дагуулсан үед үнэн юм байна гэх болохоос биш нарийн тоо бол хэлж чадахгүй. Тийм болохоор өшөө жил 2 жилийн дараа хэд энэ үнэн ч гэсэн өөрчлөлт орох бүрэн боломжтой. Яагаад гэвэл хиймэл дагуул сансрын салбар гэдэг маань үдийн хүртэл ерөөсөө ямар нэгэн улс тэргүүлж ирж байсан. Гэтэл энэ одоо өнөөдөр та бүхэн танилцуулах нано гэсэн салбар хөгжиж ирснээр ганц улс тэргүүлж оролцох биш. Энгийн судлаач нар оролцох боломжтой. Түүнээс гадна энгийн хүмүүс ч гэсэн оролцох боломжтой болсон юм. Тэгэхээр энэ үнэн гэдэг маань өөрчлөсөн асар их өөрчлөлт гэж хэлээд байгаа. Яг нь энэ том жижиг гэсэн төрлийн хиймэл дагуулууд бол энэ яалтчгүй мэргэжлийн хүмүүс хийхгүй болдгоо. Тэгээд асар их хөрөнгө шаардлагатай болохоор энд бол тодорхой зах зээлтэй холбоотойгоор үнэн нь зөрчих байхаа. Харин энэ нано, пико, микро гэсэн энэ төрлөөр бол цааш тавуулан жил бүр энэ одоо өөрчлөлтөө бас гарч ирэх байхаа гэж боддог. Тэгээд энэ хиймэл дагуулт маань Монгол улстай ямар холбоотой байгаа вэ? Монгол улс гэхэд бид нар 1981 онд бүраагч байгаа сансрал ниссэн. Тэрнээс өөр юм байхгүй. Гэсэн ерөнхий ойлголтод хүмүүстэй байгаа. Гэтэл бид нар бүраагчааг өөр сансрал нисгэснээр бид одоо сансрал өөрсдийн эрхтэй улс болсон юм л да. Энэ нь өөрөө их чухал. Сансрал бид нар хиймэл дагуулах хөрвөлөөхөд тогтцсон хоёр байрлал дээр бид нар Монгол улсыг дагдаг тийм хиймэл дагуулах хөрөх эрхтэй байна. Гэтэл зарим улсууд бол өөрсдийн хиймэл дагуулыг хийгээд хөрсөн гэсэн тэр байдлыг олж авах тулд
хайх гэж ирэх авахгүй зөвшөөрөл авахгүй хүлээх тийм асуудал байдаг. Тэгэхээр бид нар өөрсдөө задаа сонсох судалгаа хийгээд үзсэн хүмүүс болохоор уул нь боломж нь асар их байдаг. Гэтэл 1981 оноос хойш юу ч хийгдсэнгүй. Яг энэ бичсэн 2011 оноос 2012 оны хооронд Монгол улсад хиймэл дагуул хэрэгтэй гэсэн судалгаа гарсан. Гэхдээ энэ маань өөрөө яг 2011 онд хийгдсэн ч тэрнээс өмнө хийгдэж эхэлсэн юм шиг байна. Энэ нарийн тоо баримтнаас цаг хугацаанд гарч ирдгүү. Тэгээд манайх нөгөө нэг дутагдaltaй тал нь төрн солигдонгууд мэдээлэл нь алга болдог ч юм эсвэл шинэ гарч ирж байгаа төрн хуучин төрийнхөө одоо хийсэн аль болох муулах талаасаа бодоод идэг болохоос биш яг үргэлжилсэн нэг юм мэдээлэл хадгалах гэсэн юм байх болохоор нарийн тоо баримт байхгүй. Гэхдээ ямар ч гэсэн Японы компаниар судалгаа хийлгээд Ж Батэрдэн гэдэг Батцаандны ах нь байх шүү. Тэр хүн ICTPA гэдэг газар байхад судалгаа хийлгэжсэн. Тэр судалгаан дээр Монгол улсад ямар ч гэсэн хиймэл дагуул хэрэгтэй байна. Тамдан судалгаа нэг хиймэл дагуул харилцаа холбооны нэг хиймэл дагуул хэрэгтэй гэсэн судалгаа хийгдчихсэн. Тэгээд тэр нь Алтан уян сайдын үед баримттайгаар гарч ирээд шинжлэлийн засгийн газрын 2012 онд гэсэн шинэ засаг гарч ирсэн сансар судлалын үндэсний зөвлөл гэдэг байгуулагдсан. Тэгээд энэ үндэсний зөвлөлд байгуулагдсанаар Монгол улсын сансрын салбарын үндэсний хөтөлбөр гэдэг байгуулалт гаргасан. Тэгээ энэ яг яалтч нөгөө судалгааны дагуу хоёр хиймэл дагуултай болцсон. Нэг нь бол харилцаа холбооны хиймэл дагуултай байх юм байна. Нөгөөх нь бол тандан судалгааны хиймэл дагуултай байх юм байна гэсэн үр дүнд хүрсэн. Харилцаа холбооны хиймэл дагуул тандан судалгааны хиймэл дагуул гэдэг энэ ерөнхийдөө хиймэл дагуулуудыг маш олон янзаар ангилж болно л да. Гэхдээ ерөнхийдөө ийм хоёр том ангилал байна. Эхний энэ тандан судалгааны хиймэл дагуулууд нь юу юм бэ гэхээр хиймэл дагуулд маань дэлхийд тойронд нисэж явах орондоо Монголынхаа дээгүүр хэсэгтээ Монголтой холбоотой газар зүйн онцлог гэх юм эсвэл галт төмөр эсвэл хил хязгаар дээр ямар нэгэн асуудал болж байгаа гэх мэтийн мэдээллүүдийг цуглуулдаг байхад харин харилцаа холбооны хиймэл дагуул гэдэг маань жишээлбэл сансрын телевиз ч юм эсвэл гар утас ч юм интернет ч юм тэр болгоны суур болдог юм байна. Тэгээ яг өнөөгийн байдлаар биднэрт Монгол улсад одоо тулгамдж байгаа асуудлууд нь юу юм бэ гэхээр олон нийтийн мэдлэг сансрын салбар хиймэл дагуултай холбоотой мэдлэг нь бол маш нэмэгэн байна. Хуучин хиймэл дагуулаа ялгахгүй ч юм. Ерөнхийдөө яриа болгоныг сансрын яриа гэж бодчихлоо тиймэрхүү талууд байдаг. Дээрээс нь яг энэ салбарт мэрэгсэн байхгүй. Энэ бол яг өнөөдөр бид нар тулгамдаад байгаа асуудал. Яагаад энийг би онцолж хэлээд байна вэ гэхээр хоёр асуудал байна. Нэгдүгээр одоо энэ сансар судлалын үндэсний зөвлөл гэдэг байгууллага байгаа. Энэ байгууллагт байгаа хүмүүсийн ихэнх нь тамдан судалгааны мэргэжлийн хүмүүс гэдэг. Тамдан судалгааны мэргэжлийн хүмүүс гэдэг нь ямар хүмүүс вэ гэхээр хиймэл дагуулаас авсан зурган дээр ажилладаг хүмүүс. Хиймэл дагуулаас зураг аваад тэр хүмүүс тийм цаг уурын зурагч юм эсвэл геологийн зурагч юм. Тэрийг хараад энэ газар дээр нь байгалийн нөөц байж болно. Эсвэл цаг агаар ингэж өөрчлөх юм гэсэн зурган дээр ажилладаг хүмүүс байдаг. Гэтэл тэр хүмүүс маань өөрсдөө хиймэл дагуул хийх ямар ч мэдлэг байхгүй. Гэтэл тэр хүмүүс маань сансар судлалын үндэсний зөвлөлд орж ирчээ. Ямар нэгэн байдлаар амбицлаад байдаг. Амбиц гэдэг үг ярьж ирсэн. Тэгээд асуудал маань бид нар бие бинийгээ дэмжиж явах хэрэгтэй байхад бүгдээрээ номер 1 болох гэж байна. Тийм дутагдaltaй тал нь. Тийм болохоор үнэхээр энэ мэрэгсэн хэрэгтэй. Нөгөө талаас хоёр дахь яагаад мэрэгсэн хэрэгтэй байгаа юм бэ гэхээр манай улс өөрсдөө тандан судалгааны хиймэл дагуул юм уу эсвэл тандан судалгааны нэг хиймэл дагуул дээрээс нь харилцаа холбооны хиймэл дагуултай болно гэсэн. Энэ хиймэл дагуулуудыг хийхин тулд бид нар өөрсдөө хийж чадахгүй. Мэрэгсэн хүн бид нар цуглуулад ч хийх гэж бид нар асар их олон жил болно. Гэхдээ яагаад мэрэгсэн хүн хэрэгтэй гэхээр бид нар гадны улсаас ямар нэгэн байдлаар энэ хиймэл дагуулуудыг худалдаж авах юм. Худалдаж авах үедээ бид нар харин тэр байгууллагын хэлж байгаа үнэн бодит үнэн юм уу, худлаа юм уу? Бид нар дунд нь ингээд мөнгөө нэмээд бидэрт зарах гэдэг юм биш байгаа. Эсвэл тэр хиймэл дагуул дотор ашиглагдж байгаа технологи нь өөрөө үнэхээр шин юм уу? 10-20 жил болсон ч юм эсвэл 5-10 жилийн өмнөх хиймэл дагуулыг бид нар зүгээр зойрондоо байсан хиймэл дагуулыг бидэрт шахах гэдэг юм. Тэрийг бид нар ялгах чадвартай болох юм. Энэ миний хамгийн гол зорилго байна л да. Жишээлбэл харилцаа холбооны хиймэл дагуулын өмнө түрүүн 250 сая гэж хэлсэн. Ойролцоогоор 200-аас 300 сая орчим дотор хэлбэлцсэн. Манай Монгол улсад хиймэл дагуулыг нийлүүлэх гэсэн хүсэлтэй улс дор ээж 3 байгаа. 3-аас 4 ч байна. Тэр улсуудаас ирж байгаа үнийн саналууд нь зарим нь ойролцоогоор 300 сая орчим байсан. Гэтэл тэрийг бид нар хэрвээ үнэхээр өөрсдийн мэрэгсэн үнэтэй хэмээл ядахтаа 200 ч 250 саяд бууруулах боломжтой. Энэ дундх ялгаа гэдэг нь харахад 50 сая нэг удаагаар бага юм шиг мөртлөө дараа өөрөө бол асар их том мөнгө болж байгаа юм л да. Энэгээр бид нар хүнээч сургаал явуучих боломжтой гэсэн бодлоо. Тэгээд гуравт тулгамдаад байгаа асуудал нь бичснээр мөрөөдөл гэсэн. Мөрөөдөл гэдэг зөвхөн мөрөөдөл гэсэн үг бичээр бас хүмүүс гайхах. Хүмүүс сансрын салбарыг
энэ мөрөөдөл яриад байна гэж боддог. Дээрээс нь ямар ч мөрөөдөлгүй ханддаг юм. Би өдөр яг ингэж хэлж байгаа тулгымцсан асуудал гэж хэлж байгаа хүн болгон ингэж байгаа бол биш. Ингэж сансрын салбарыг хөгжүүлэхэд явахаар эсрэг санал гардаг хүмүүс нь ерөнхийдөө ийм л мөрөөдөлгүй юм л ярьдаг. Мөрөөдөл ерөөсөө хүсэл мөрөөдөлгүй. Ой навраа наад чинь худлаа. Монголчууд хийх дагуул ийм ч хаашаа ярьсан гэдэг. Бид нар төмрөө хайлуулж чаддаг юм уу? Төмрөө хайлуулж чадахгүй мэж тэр титаны чинь яаж үүсэх гээд байгаа юм. Бид нар титан төмрөө хайлуулаад титаны үүсгэж байх юм хэрэг байхгүй байхгүй. Бид нар Монголд за жишээлбэл компьютер байна. Бид нар өөрсдөө угсарч байна. Бид нар бүх юмыг нойлоос нь хийдэг гэхээр тийм шүү дээ. Бид нар өөрсдөө хүнснийхээ одоо хоол хүнсэжсэн Монгол улсад гаднаас л авч байгаа шүү дээ. Тэгвэл бид нар өөрөөр хэлбэл бид нар тодорхой хэмжээний юмыг худалдаж аваад дотроо бүх юм хийх болжсэн гаднаас худалдан авалтууд ер нь хийгээд эхэлсэн байгаа юм шиг. Хиймэл дагуулж ирсэн тодорхой хэмжээний юмнуудыг худалдаж авах хэрэгцээнүүд нь худалдаж авъя гэсэн санаатай юм л та. Гэхдээ худалдаж авах нь зүгээр хийцэн юм дагуулыг худалдаж авах биш. Тэнд хэрэглэгдэх дотор нь орох эд ангийг нь худалдаж авъя гэсэн үсэлтэй. Гэтэл хүмүүсийн зарим хүмүүсийн буруу шаадаг юм болохоор өө навраа чи тэр эд ангиг яаж шийдэх гэдэг. Наад чинь тийм төхөөрөмж байхгүй, тийм эд анги одоо материал нь ч байхгүй. Чи тэр материалаа яаж гаргаж авах гэдэг. Робокон гэдэг Монголд алдартай тэмцээн байдаг. Энэ робокон гэхэд чинь дотор нь бид манай хүүхдэд өөрснөө хийгээд байгаа байхгүй. Тэрийг хийгээд эхэлсэн болохоор хүмүүс өө хийх юм байна гэж бодоод байдаг. Гэтэл тэнд оролцдог эд ангичсан бид нар хятадаас ч юм Японоос ч юм худалдаж авчихдаг. Жишээлбэл роботын доод дугуй юм. Хэдхэн он юм хасын гавьган Facebook дээр гараад ирсэн байсан. Тэд нартай холбоотой технологийн дээд сургууль гэдэг. Тэд нар робоконд орохгүй роботын зураг ингээд тухайн нийтлэл гарсан байна. Тэр роботд нь ашиглаж байгаа дугуй байхгүй. Тэрийг л хэд чинь 600 сая төгрөгийн үнэтэй дугуйг Японоос худалдаж авсан байгаа. Энэ чинь эд ангийн худалдаж авч байгаа байхгүй. Хийх Монголд хийх боломж нь байхгүй. Гэхдээ бид нар нэг том роботыг бүтээхин тулд тэрэнд хэрэгтэй эд анги авчин тэгээд тэрийг холболтоо зөв хийгээд програмыг зөв бичиж чадж байгаа тэр робот маань ажиллана. Тийм ээ Монгол улсын бүтээгдэхүүн байхгүй. Гэтэл зарим ингээд буруу шах хүсэлтэй хүмүүс жоохон мөрөөдөлгүй байдаг хүмүүс нь болохоор ярьж байгаа юм уу навраа эд анги хийж чадахгүй чи хүмүүсийн толгой одоо угаагаад юм чинь боломжгүй юм яриад чи боёлтой юм. Гэхдээ тэр хүмүүс тэгж хэлдэг надад ямар ч хамаа байхгүй л хийж чад хүсэл маань өөр үр дүн гарах нь бол ойлгомжтой болохоор тэгээд жоохон нуршуу тайлбар боллоо. Гэхдээ миний гол олон нийтэд сансрын талбарын үнэн зөв мэдээлэл хүргэе гэх маань юм байдаг юм аа. Бид нар заавалчгүй Монгол болохоор дандаа модноос соцордог ч юм уу дандаа технологиос соцорхоо болио гэсэн үсэлт юм. Бид нар өрсөлдөх боломжтой. Яагаад заавалчгүй цагаан арьсад нь бид нарыг өдөртөө давж явах хэрэгтэй. Цагаан арьсад ирээд Монголын зүг чигээр гаргаад бид нарт технологи хэлээд байх тийм байхгүй. Бид нар өөрсдөө сэтгэж болно шүү дээ. Энд байгаа хүмүүс бүгдээрээ сэтгэж чадах байхгүй. Гэтэл бидний ганц дутагдaltaй болно. Нөгөө адилхан царайтай хүн гарч ирээд урд нь гарч ирээд юм ярихаар энэ худлаа ярьж гэж боддог. Тэгээ миний хүсэл мөрөөдөл бол бүгдээрээ мөрөөдөлтэй хүмүүстэй байх юмсан гэсэн үсэлтэй тийм. Тэгээд за энэ Монгол улсад хянал дагуул байгаа үнэхээр хэрэглэн байгаа мó? Чи 200 сая 50 сая доллар төлөөд хянал дагуултаа болчихсон. Тэр чинь үнэхээр бодтой юм бол тандан судалгааны хянал дагуултаа холбоотой ийм жишээ юм. Хөдөө аж ахуйн салбар, байгаль орчны салбар, уул уурхай, аюулгүй байдал, шинжлэх ухааны технологи. Энэ салбарт ийм их боломж байна. Бид нэр хянал дагуулаар энэ бүгдийг хийх боломжтой. Одоо жишээлбэл энд жишээлбэл бичсэн сүлжилтийн хяналт гэж байна л да. Сүлжилт гэхээр хүмүүс боддог. Өөрснөө урхаа болоод ингээд юм элс одоо хуур газар нь шороо нэгсээд байна гэж боддог. Гэтэл тийм биш. Монгол улсад одоо тулгараад өшөөний том асуудал нь ногоон сүлжилт гэдэг юм байдаг. Тэр нь юу юм бэ гэхээр ургах ёстой газар нь ургах ёстой, ургамал нь ургадаг. Гол дагаад ургах ёстой чихтэй газар ургадаг газар нь аль хэзээ хуурай газрын өөрснөө ургаад эхэлсэн. Эсвэл зарим газар нь шарилж нь ургаад эхэлсэн. Холоос харахад тэнгэрээс харахад ерөнхийдөө ингэ зүгээр хүний нүдээр харахад энэ ногоон л харагддаг. Хүмүүс ногооноор байна. Энэ жил ямар гоё ямар сайхан ногоотой болов вэ? Өрдөөлт гэж байна. Гэтэл энэ бодит байдлаар экологийн систем нэвтрээд эхэлсэн. Тэгээ энэ талаар судалгаа хийдэг байгууллагууд Монгол нэлээд хэд байдаг. Гэтэл тэр судалгаа хийдэг байгууллагуудаас гарч ирж байгаа тоон өөр асуудалтай. Ногоон сүлжилт нь одоо 9% таа юм. Гэж хэлэх байгууллага байхад ногоон сүлжилт 90% таа юм гэж хэлдэг байгууллагууд. Өөрөөр хэлбэл бид нар өөрсдөө дотоод байдлаа судалж чадахгүй юм байна. Зүгээр нүдээр хараад энийг судалгаа хийх боломжгүй. Харин хянал дагуултай хүмүүс бид нар энэ судалгааг жилийн дотор бүх улсынхаа жил биш нэг удирдлагын дотор ер нь бүх судалгааг хийх боломжтой. Өөрөөр хэлбэл хянал дагуул маань адилхан ногоон өнгөтэй
бидний нүдэнд адилхан ногоон өнгөтэй харагдаж байгаа ч гэсэн хиймэл дагуул болохоор долгионых мухтаар нь ялгаад энд нь шарилч нь энд нь одоо тижээлийн өрсөн байж юм. Тэр болгонд ялгаад авчиж чадвартай. Иймэрхүү бодит жишээ нь байна. Үүнээс гадна харилцаа холбооны хиймэл дагуул ороод ирэх юм бол бид нар гадны хиймэл дагуулыг ашиглах хэрэг болно. Өөр юунд ашиглах хэрэггүй болох юм бэ гэвэл гар утасны яриа байна, интернет байна. Одоо тэгээд Монгол улс маань тоон сүлжээл шилжих гэдэг байна. Тэгэхэд өөрсдөө хиймэл дагуулыг ашиглах боломжтой. Яагаад ашиглах энэ ашигтай юм бэ гэхээр ерөнхийдөө Монгол улс маань одоо гадны харилцаа холбооны хиймэл дагуулыг ашиглаад жилдээ ойролцоогоор 10 орчим хэдэн сая долларыг болж жилдээ төлдөг. Одоо тэгээд энэ хэрэглээ нь улам нэмэгдээд байна. Цаашдаа 10 сая 10 хэдэн сая үлхэнд аваад явах боломжтой болчихсон. Энэ мөнгөө бид нар цуглуулад төрөөс нэгдсэн болохдоор хиймэл дагуулыг хөөрч бол бид нар энэ мөнгө маань гадаашаа гараад явахгүй дотроо л үлдэн гэсэн. Энэ хиймэл дагуулынхаа хэрэг анхныхаа зардлаас ашиг гарах тооцоо гарчод байна. Тийм болохоор хиймэл дагуулаас бид нарт хэрэгтэй байна. Тэгээд ерөнхийдөө хиймэл дагуулын дотоод үтсийг би та бүхэн танилцуулъя. Хиймэл дагуул ер нь та бүхэн мэдж байгаа онгоцч бай. Ерөнхийдөө одоо дэлхийд дээр байгаа тоног төхөөрөмж машинууд гэдэг чинь дандаа л бидний бодит амьдралтай холбоотой байдаг. Одоо онгоцыг хэд ч шуутай харьцуулж хийсэн байх юм бол энэ хиймэл дагуулыг хүнтэй харьцуулаад үзье л та. Тэгээд энэ швед дээр бичсэн. Би өөрөө бичээгүй энэ манай ихнэр бичсэн. Манай ихнэр өөрөө Упсалагийн их сургуулийн механик инженерийн сургуульд суудаг. Тэгээд яг юун дээр судалгаан дээр энэ хиймэл дагуулын ажил хийжсэн болохоор тэр зургийн өнөдөр жоохон хулгайлаад хэвчээд хэрэгтэй. Нөгөө хүнээс нь асуусан болохоор зохиолч ихэд асуудал байхгүй. Тэгээд ер нь бол хүнтэй их төсөөд хиймэл дагуул гэдэг юм. Одоо хүний биеэр төлөөлөх юм бол хүнд арга эс гэж байдаг шиг хиймэл дагуулд арга эс гэж байна. Одоо энэ зурган дээр харах бол энэ ингээд хүүг хэлбэртэй байгаа. Энэ хэлбэр маань өөрөө арга эс нь бол ороод ирж байгаа. Тэгэхээр энэ дээр юу ажиллах тустай вэ гэхээр энэ төмөр нь ямар сайн чанартай задгаа сансалт гараад ивдэхгүй байх ч юм. Температурын ялгааг даах чадвартай ч юм. Тиймэрхүү байдлаар судлах орч юм. Энд жишээлбэл сансрын гэсэн мэргэжлийн байхгүй. Энийг химийн материал механикийн инженерийн хоёр чиглэлээс материалын инженер гэдэг хүмүүс судалдаг. Материалын судалгааны хүмүүс орж байна. Дээрээс нь хүн харилцаа холбоо хийдэг. Чихээрээ сонсоод амаараа ярьдаг. Тэр шиг хиймэл дагуул дээр communication хийдэг хэсэг байдаг. Дээрээс нь хүн хоол идэх ёстой. Дээрээс нь зүрхнээс цуссан хангамжаараа тижээл өгдөг. Тэр шиг тижээлийн хэсэг бас байна. Тэгээд мэдээж бид нар дулаан тохируулагч арьс гэж байна. Бидний арьс маань дотоод биеийг маань гадаад температураас хамгаалж өгдөг шиг хиймэл дагуулж ирсэн задгаа сансарт огцсон маш их температурын ялгаа хасах. Янз хасах 50-аас нэмэх 50 ойролцоогоор болдог. Энэ температур бид нар хиймэл дагуулж маань ажиллах хэрэгтэй. Энэ дулаан тохируулагч хэсэг байх хэрэгтэй. Тэгээд сүүлд нь болохоор ямар өндөрт байгаа юм бэ? Ямар байрлалд байгаа юм бэ? Орбит ямар замаар явж байгаа юм бэ гэдгийг мэдчих хэрэгтэй. Тэгээд өөрийгөө удирддаг байх хэрэгтэй хиймэл дагуулж байна. Энэ маань өөрөөр хэлэх юм бол тархил гэсэн үг л дээрс нүд гэж байна. Яагаад нүд вэ гэхээр бид нар өөрсдөө нэг юм хараад за би энэ харьцаа байгаа юм гэдэг мэдээлэл авдаг. Тэр шиг хиймэл дагуулжсан задгаа орбитод гараад нисэж байхдаа яах вэ гэхээр нарийн ч юм эсвэл хол байгаа хөдөлгөөнгүй гэж үзэгдэх одоор байрлал тодорхойлдог. Хиймэл дагуул задгаа сансарт гаргахад хамгийн түрүүнд хийгддэг юм жингүүд англиар таамлын гэдэг хөдөлгөөн байна. Жингүүд гэхээр бид нар дүүс ийм гэж боддог. Яг тийм биш. Гаруун хүмүүс эргэлт хөдөлгөөн болчихдог. Энийг таамлын гэдэг юм. Яг Gravity гэдэг кинон дээр та бүхэн үзсэн шууд Сандра Буллок эргэл ингээд холдоод явдаг. Энэ хөдөлгөөн. Энэ монгол хэл дээр нөгөө сая хэлсэн үгийн яг энэ чиглэл үг нь жоохон хомсроод байна. Жингүүд гэхээр бидний төсөөлтөө сондоо болчиход таамлын гэдэг. Энэ таамлын гэдэг хөдөлгөөнийг таамлын гэж зогсоох хэрэгтэй. Энийг зогсоохын тулд яах вэ гэхээр дотор нь тэнцвэржүүлэгчсэн төхөөрөмж орж ирдэг. Энэ хамгийн чухал. Тэгээд энэ ажилласнараа би одоо жишээлбэл камер байх юм бол камер маань доошоо харж байгаа маань ингээд дэлхийнхаа зургийг авах юм байна. Нарыг одоо хянаж байгаа тэр хянагч маань юм байх юм байна ч юм. Тэр болгоо тооцоолдог юм. Ингээд ерөөхдөө та бүхэн хиймэл дагуулсан танилцууллаа. Тэгээд одоо миний хэрэгжүүлж байгаа сансар дэх бидний мөрөөдөл гэсэн төсөл байна. Энэ төслийг та бүхэн танилцуулъя. Сансар дэх бидний мөрөөдөл. Би өөрөө SLI Space Lab гэсэн компани технологийн хариуцаад ажилладаг Монголын компани. Тэгээ энэ компани маань 2012 онд хэрэглэн байгуулалт хийгээд Монголын анхны хиймэл дагуулыг хөрвч хийгээд жоохон
зоригсон сэтгэлээр нэг тийм хэвлэлийн баг хурал хийжсэн. Тэгээд тухайн үед хэвлэлийн баг хурал 5 сарын 4 байсан байна. Хэвлэлийн баг хурлын гол бараг 7-10 хоногийн дотор бараг сарын дотор Монголын том компаниуд шууд яриад мөнгөний гаргаад хийгээд та нар хийгээд тэгээ хөөрч хийж ярих юм байх гэсэн чинь өөдөөс хөө набраач хүн алав хиймэл дагуулдаг хүн суулгаад алах гээд аав гэсэн. Тийм хариу ирсэн. Тэгээд тухайн үед жоо сэтгэлээр унаад манай бүр найз гэдэг нь маш сайн найз. Тэрний аав нь гэсэн гэж намайг хэвлэлийн байгууллагаар харсан. Набар болохоор л итгэв чинь тэрнээс өөр юмтай авч үзсэн. Энэ яг цагаан сүлээд нөгөө шараднаас орсон гар гэж бодлосон гэдэг юм. Тэгээд сэтгэлээр унцаа явж байгаа. Би өөрөө нэгдүгээр сургуулийг 98 онд төгссөн. Тэгээд нэгдүгээр сургуулийн тухайн үед надад биологийн хичээл заажсан. Одоо захирал нь болсон бүр очоо багш гэдэг багштайгаа яриад ийм их юм хийх гэдэг аа уул нь бол боломж нь их ойртчиход байгаа. Тэгээд хүмүүс болохоор улс нь төлөөлөд явдаг гэж улс төлөөлөд хийдэг гэж бодоод байгаа. Гэтэл энэ наносад гэдэг төрлөх орж ирсэнээс хойш энгийн оюутан багш нар дээрс нь яг миний хэлжсэн нь болохоор 10 жилийн хүүхдүүд ахлахын дунд ангийн хүүхдэд орох боломжтой болчиход байгаа юм. Гэсэн чинь багш тэгвэл наадах чи хийл даа юм. Тэгээд нэгдүгээр сургуультад би хамтраад санаачлаад энэ сансарт бидний мөрөөдөл гэсэн төслийг санаачлаад сая өнгөрсөн оны 12 сарын 30-нд хэвлэлийн байгууллагыг зарласан. Тэгээд энэ маань өөрөө юу их вэ гэхээр энэ 3 шиг CubeSat гэсэн хиймэл дагуулыг хийх юм. Энд CubeSat гэдэг үг гараад ирлээ. Тэгээд энэний тухай та бүхэн танилцуулах болно. Тэгээд энэ төсөлд оролцох хүмүүс маань ер нь насны хязгаарлалт бол доошоо байхгүй. Энд дунд авах сургууль гэж орсон. Хэрвээ ороод ирэх боломжтой бага ангийн хүүхдтэй байх юм бол ороод ирсэн ч болно. Ерөнхийдөө хиймэл дагуулын салбарлалд тэгж ороод ирэх боломжтой болчиход байна. Тэгээд дунд авах сургуулийн сурагч нар ихтэй сургуулийн оюутнуудаар хиймэл дагуул хийлгээ гэсэн төсөл байна. Яагаад ингэж хийх болсон бэ гэдэг зорилго маань байна. Нэг нь болохоор хүүхд залуусуудыг өөрсдийн мөрөөдөлд итгэл үнэмшилтэй болох юмсан гэсэн хүсэлтэй. Нөгөөх нь болохоор олон нийтэд сансрын бас мэдлэгийг түгье гэсэн бодолтой. Яагаад хүүхд залуусд мөрөөдөл өгнө гэдэг нь жоохон хэтэрхий формал үг шиг сонсогдож магадгүй л даа. Миний хэлэх гээд байгаа нь болохоор Монголд байгаа хүүхдүүд боддог. Америкийн хүүхд ч эсвэл Японд ч Англид ч Шведд байгаа хүүхдтэй орно. Бидраас илүү яаж хөгжсөн бид нар тэр улсад нь очиод их сургуульд нь сурахгүй бол бид нар хамаагүй илүү байгаа ч юм. Ерөнхийдөө миний бодлоор л та Монголд байгаа хүүхдүүд унджaan тийм бодолтой болов гэж боддог юм. Тэгээд энийг арай ондоо юм шүү. Монгол хүүхдүүд тэр нөгөө хөгжсөн гэдэг улсын хүүхдүүдээс дутхан байхгүй шүү гэдгийг харуулъя гэсэн бодолтой байдаг. Тэгээд тийх боломж үл байгаа. Яагаад тэрийг би баттай хэлж чадахгүй гэхээр сая 12 сарын 20 дээр өнөөдөр нэгдүгээр сургуулиар очив. Яг туршилт байдлаар л та нэгдүгээр сургуулийн 9 дугаар ангийн хүүхдүүд дээр энэ сансрын чиглэлтэй холбосон байдлаар тэр хүүхдүүдийн мэргэжлээ сонгох гэсэн сэдвээр илтгэл тавьсан. Тэгээд 42 хүүхд байсан. 42 хүүхдээс хүүхдтэй яриад та нар ямар мэргэжлтэй болов гэж бодож байна. Туйлч уу, нэмч үү, эсвэл програмч уу гэл. Тэгээд бид нар хиймэл дагуулын ярьж байхдаа хиймэл дагуул ямар хүмүүс хиймэл дагуулыг хийх чадвартай гэдгийг би өөрөө мэдчихэж болохоор тэр хүүхдүүдийн дундаас асуулт асууж байгаа юм л да. Та нар програмын хичээл мэдэх үү гэх. Энд байгаа их хүмүүс маань надтай нэг үеийнх эсвэл надаас жоохон дээд үеийнх байгаах гэж бодож байна. 9 дугаар анги гэхээр бидний байсан 9 дугаар ангиас шал ондоо. Одоо 12 жилээр сурдаг болсон. 9 дугаар ангийн хүүхдүүд гэхээр 13, 14 настай хүүхдүүд байгаа юм л да. Гэтэл тэр хүүхдүүдийн дундаас 42 хүүхдээс 3 хүүхэд нь та нар програм бичих чадахгүй гэсэн чинь 3 хүүхэд нь програм бичих чадна гэж байгаа юм л да. Ямар хэл ашигладаг гэсэн чинь програмын C хэл гэж байдаг. Тэрийг ашигладаг гэж шууд хэлж байгаа байхгүй. Тэгэхээр та нар ямар operating system ашигладаг вэ? Яг жоохон мэргэжлийн үг болоод явчихсан. Үйлдвэрлэлийн систем ашигладаг юм гэдэг. Тэрийг монголоор ч зүгээр operating system гэж асуусан чинь бүр operating system шиг OS ашигладаг гэдэг товчлоор асууж байсан. Тэгсэн чинь хоёр банд нь болохоор нэг хоёр банд яваад хоёр банд нь тийм ашигладаг гэдэг. Яг нь миний тэр хэлсэн үг нь өөрөө жоохон хэтэрхий яатсан. Тэгээд тэгсэн чинь нөгөө охин би Windows-оос гадна Linux ашигладаг гэдэг. Яг Японд дэр Linux гэдэг, Монгол дэр Linux гэдэг хэлдэг. Тийм operating system ашигладаг. Тэгээд өөд шууд тэгээд хэлж байгаа. 13 настай 14 настай хүмүүс тийм хэлж байгаа. Тэгэхээр чи C-гээс гадна ер нь тэгээд ямар хэлтэй биш гэсэн чинь Python гэдэг. Python гэдэг одоо Google дээр тэр их ашигладаг хэл гэдэг байхгүй. Web гэдэг. Тэрийг ашигладаг. 13 настай хүмүүс тэгж хэлж байгаа байхгүй. 42 хүүхдийн дунд нэг хүүхэд, 3 хүүхэд байна. Дээрээс нь бүр нэг хүүхэд нь бүр дор ээж 2 хэлээр бичиж чадчих байгаа байхгүй. Өөрөлдсөн бол Монгол хүүхдүүд
дэлхийн юунаас хоцорчод байгаа юм биш байхгүй. Өөрсөлдөх боломж нь байгаа. Бид нар л өөрснөө даруухан, өөрснөө жоохон дорд бодоод байгаа. Тийм биш, бид нар ч чадвартай. Тийм болохоор тэр яриг хийсний дараа бүр итгэл үнэмшлэн нь бүр бадарч гарч байна. За ер нь бол боломжтой чадна. Тийм болохоор энэ төслийг хэрэгжүүлээгээд 12 сарын 30-нд нийтэд зарласан юм. Тэгээд сая гарсан CubeSat гэх. Энэ CubeSat гэдэг нь өөрөө NanoSat гэсэн англиар багтдаг. 1999 онд California Polytechnic State University гэдэг байна. Эднийх тэгээд яг Stanford-ийн сургууль гэх нэр нь орчууд байна. Тийм нөгөө ганц нэг жижигхэн California Polytechnic сургууль гэдэг нэр нь орчууд. Хэтэрхий том нээлтэн дээр жоохон жол сургуулийн нэр байхаар том сургуулиуд маань өөрснөө жоохон ялагдлалд орчиход байгаа шиг санагдсан шүү. Яг миний өөрийн мэдрэмжээр л тэгж бодож байна. Тэгээд албан ёс сургуулийн Stanford-ийн сургуульд оролцсон гэдэг. Тэгээд Stanford-ийн ер нь энэ стандартыг гаргасан хүмүүс одоо юунд нь бол заавал дууддаг хэвчтэй. Тэгээд 1999 онд гарсан энэ стандартыг ашиглаад 2003 онд 6 шиг анхны хэмжээ бол хийгдээд хөөрсөн. Тэгээд энэний 3 амжилттай болсон. Энэ 3-ын нэг нь Америкийнх, 2 нь Японых дандаа их сургуулиуд. Их сургуулийн багш нь магистр, бакалаврын оюутнууд хамтарч хийгээд хөрвсөн. Тэгээд энэ CubeSat гэдэг нь өөрөө ямар стандарт юм бэ гэхээр ерөөсөө 10-ын харьцах 10 гэсэн энэ шоу хэлбэртэй. 10 см ердөө ийм хэлбэртэй. Жин нэг бүхэл 133 1.5 кг-аас бага. Тийм бага хэмжээтэй. Тийм. Хэмэл дагуулсан. Тэгээд энэ хэмжээг нэг юнит гэдэг. Анхных нь хэмэл дагуулсан нэг юнитээр хөвчлөн хөрдөөсөн. Тэгээд энэ стандартаараа энэ нэг юнитийг ингээд залгаад 2 юнит ч юм уу 1.5 юнит эсвэл 3 юнит 6 юнит гэдэг томсох боломжтой. Тийм стандарт байна. Тэрний их сонирхолтой. Тэгээд ер нь бол энэ стандарт гарч ирсэн. Гэхдээ сургууль оюутан судлаач нарт бол хэмэл дагуул сансрын салбарт оролцох боломжийг бүр маш нээлттэй гаргаад өгсөн. Яг өмнө гэсэн сургуулийн багш нар оролцож байсан, оюутнууд оролцож байсан. Гэхдээ бүр дангаараа эдгэрт бол чөлөөтэй оролцох боломжтой болсон. Тэгээд сургуулийн оюутан багш нар оролцоод хийгээд ирсэн чинь стандартыг нөгөө Boeing гэнэ NASA-наас ч сонирхож эхлэв. Анхандаа бол лефт авахгүй зүгээр ажилласан байдлаар явдаг байсан. Тэгээд энэ CubeSat-ийн конференцд болж байгаа юм л да. Анхны эхний 4-т хүртэл нэг болж ирсэн юм дээр болохоор их хвчлэн дандаа хувцасгалт нэг энгийн хувцастай оюутан багш нарсан тийм ус олдог байсан чинь манай компани бид нар 7 дээр минут орчиж ирсэн 2011 онд тийм конференцд болсон чинь хүмүүс ирж байгаа. Сүүлийн төлөв чи одоо харсан биз дээ. Костюмтэй хүмүүсийг болцсон. Өөрөөр хэлэх юм бол нөгөө багш нар оюутнууд гаргаж боловсруулсан технологиг маань том байгууллагууд, компаниуд, байгууллагууд сонирхол болчихж байна. Энэ өөрөө тийм ирээдүйтэй болоод ирсэн технологи. Boeing, NASA гэдэг хөрөнгө хангалтай юм чинь. Тэгээ бүгд ямар ч байсан технологи судалсан байх хэрэгтэй мэн гэж хэлээд хөрвж байна. Энэ яагаад NanoSat-ны ирээдүйтэй гэхээр та бүхэн мэдж байгаа. Компьютерийн түүхийг та бүхэн мэднэ. Компьютер анх нэг өрөөгөр дүүрэн том машин гэдэг байсан. Одоо ерөөсөн ноутбук, таблет болоод ирсэн, гар утас болоод ирсэн. Ийм жоохон тэр шиг аль болох том нүсэр юм байжсаар жижигэн байх хэрэгтэй болоод байгаа юм л. Жижигэн байх хэрэгтэй гэдэг нь яагаад гэж юм гэхээр зардал мөнгө маань өөрөө хямдраад ирсэн. Хийх процесс маань гэсэн хэлбэршат хэлж байгаа юм л та. Тэгээ энэ CubeSat гэдэг англи хэмэл авалт маань өөрөө NanoSat гэсэн англи багтдаг. Тэгээд энэ CubeSat-ыг 3-ыг хийе гэсэн зорилготой манай төсөл нь. Энд би та бүхэнд бас хэлэхэд энэ хөөргөн гэсэн тохиол би ерөөсөө огт бичээгүй. Зарим хүмүүс тэгдэг. Хөөе набраач яаж хөөрөх гэдэг юм чи. Хөөргөн бичээгүй хахад хөөргөн гэдэг нь дотроо бодоод өөдөөс буруу шахаад хэлдэг юм л да. Гэхдээ тэрэнд миний зорилго бол энийг эхлээ хийчихье гэж байна. Хийцэн цагт хөөрөх боломж нь байна. Ялангуяа бидний анх 2012 онд хэвлэлийн баг хурал хийж байхад Орос болон ихэвчлэн гэж болох хамаагүй нэг нарийн ярихаас хэцүү тодорхой хэдэн байгууллагуудаас санал хөвчүүлсэн. Одоо ч гэсэн юм байх юм. Одоо энэ төрлийн хэмжээ авалыг хөөрөх боломжтой. Хятадаас ч гэсэн санал хөвчүүлсэн байхгүй. Энэгүй хөөргөдөг юу. Энд хоёр янзын бодлого байна. Нэгдүгээр яг Монголын анхны хэмжээ авалыг хийгээд хөөрөхч болохоор туслая гэсэн бодлого. Хоёрдугаар тухайн хэмжээ авал дотор ямар технологи ашиглаад байгаа юм бэ? Дээр нь
Монголын дээгүүр нисгээс гадна энэ хэмнэл дагуулч нь Оросын ч дээгүүр, Хятадын ч дээгүүр, Америкийн ч дээгүүр нисэх байхгүй. Тэгэхээр ямар мэдээлэл авах гэдэг мэдээлчсэн тэр хүмүүс сонирхол байгаа. Ямар технологи ашиглаад ямар мэдээлэл аваад байгаа юм бэ гэж бас бодно. Гэхдээ энэ жижиг хэмнэл дагуулсаар одоохондоо нэг нарийн мэдээлэл бол бид нар авч чадахгүй. Яг тодорхой хэмжээний зураг бол аваад байна л да. Гэхдээ бүр тийм одоо 1 тонн 5 тонн оны хэмнэл дагуулж эсвэл харилцаа холбооны хэмнэл дагуулж нарийн бол хийж чадахгүй ч гэсэн тодорхой хэмжээний мэдээлэл бол авна. Гэхдээ доктор нь ашиглах технологи гэдэг нь тухайн дэмжиж туслах гэсэн улсуудад бол бас хэрэгтэй мэдээлэл авна л да. Тийм утгаараа миний өөрийн яг дотроо бардам хийж чадах нь хэрвээ бид нар хийцэн цагт бол хөөрөх нь бол ойлгомжтой. Тэгэхээр хийх хэрэгтэй. Гэхдээ би албан ёсоор бол энийг хөөргөн гэж бол ярихгүй байна л да. Тэгээд CubeSat-ын тоо баримтыг та бүхэн танилцуулъя. Энэ CubeSat гэдэг нь өөрөө яаж чад байгаа юм бэ? Яагаад үнэхээр тийм сүртэй бид нар энийг ашиглах ёстой юм бэ гэхээр сая хэлсэн нөгөө юнит гэдгээр нэгтгэхэд томсгоод байх боломжтой. Тэрнээс гадна одоо бүр 60 гаруй нэгтгэж сургуулиуд оролцоод явцсан. Тэгээ хамгийн гол нь анхныхаа хэмнэл дагуулыг энд бичсэн байгаа улсууд. Энэ хэмнэл дагуулсан стандартаар хөрсөн байна. Энэ Колумб, Швейцар, Румын, Унгар, Польш, Эквадор, Эстони гэсэн улсууд. Та бүхэн мэдээ энд одоо Швейцар 2009 онд хөрсөн юм. Нөгөө баяр цогц нэтрэгээд мундаг хүмүүсийн мөнгийг хадгалдаг Швейцар улс шүү дээ. Тэгээд 2009 онд анхныхаа хэмнэл дагуулыг энэ CubeSat гэсэн стандартаар хөрөж байгаа байхгүй. Бид нар яагаад дутах ёстой юм? Бид нар яагаад адилхан хийж болохгүй юм? Бидэрт боломж нь байгаа байхгүй. Бид нар тэрийн улсуудаас яг хоцрохгүй байхгүй. Одоо хэрвээ хийгээд хөрөх юм. Тэгээд тэрнээс гадна энэ оны өнгөрсөн оны 2013 оны 11 сар хүртэл би нэлээд хүмүүстэй ярихдаа хэлдэг байсан юм да. Ахлах сурвалж, дунд сургуулийн хүүхдүүд энэ салбар руу орох боломжтой мөн гэхэд нөгөө хүмүүс нинээдэг байсан байхгүй. Энэ бүр цаас улаан бүр гиндээд өвөл тэнгэртэй яагаад халиад явчихъя гэж боддог байсан чинь Азар 2013 оны 11 сарын 20-нд Томас Джефферсон гэдэг Америкийн ерөнхийлөгч байсан хүний нэрнжид Томас Джефферсоны шинжлэх ухааны технологийн ах сурвалж тэднийх TJ3 сат гэдэг 3 гэдэг Q гэсэн утгаар CubeSat хөрөгч байгаа юм. Энэ олон улсын сансар станцаас гаргаад тавьсан. Тэгээ боломжтой байгаа байхгүй. Энэ баталгаа болсон. Тэгээд би одоо 2 сарын 20-нд Монгол очоод бас шинжлэх ухааны технологийн сурвалж дээр хүүхдүүдэд бас ерөнхийдөө адилхандуу агуулгатай юм ярина. Тэгээд тэр үедээ бас зарлыг гэсэн мэдээлэл байсан. Гэхдээ өнөөдөр та бүхэн яриа гэж бодож байна. NASA-гаас энэ оны 2014 оны 2 сарын 5 байнууд 6-нд нэг мэдээлэл гарсан. Тэр нь 50 ийм CubeSat хөргөнө. NASA өнгө хөргөж өгөх байхгүй. Америк дотроос сонгон шалгаруулсан хэмнэл дагуул. Тэнд нэг сургуулиуд байна. Тэсэн чинь тэнд нэг хэмнэл дагуул сонгогдсон. Тэр нь Сент Томсын сургуулийн баг сургууль. Сургуулийн өмнөх наснаас 8 дугаар ангийн сургуулийн хүүхдүүдийн хооронд баг сургууль гэх мэт баг дунд сургууль юм. Тэдний хэмнэл дагуулыг 2015-аас 2017 оны хооронд хөөргөх скежүүлд оруулсан. Тэгээ тэрийг бүр зарлчихсан. Боломжгүй биш юм л да. Бид нар одоо энэ 3 хэмнэл дагуулыг хийгээд 2014 онд бидний зорилго бол 2014 онд бүхэлд нь хийгээд дуусгах гэсэн зорилготой. Тэгээд дуусчихад хөөрөхөд бид нар Азта номер 1 анхны ахлах сургуулийн хүүхдүүдийн хийсэн хэмнэл дагуул бүтээгдээд сонсолт гарах юм. Бид нар өрсөлдөж болно шүү дээ Америкт. Хэрвээ энэ төсөлд маань дунд сургууль бага ангийн хүүхдүүд ороод ирэх юм бол ямар нэгэн байдлаар миний саяны хэлсэн дунд ангийн хүүхдүүд програм бичих гэдэг өсвөр нь ч ороод ирэхэд дунд ангийн хүүхдүүд орсон төсөл болчих юм. Энийг бид нар хэрвээ 2014 онд хийж дуусгаад 2015 оны эхэнд хөргөж чимэл бид нар Америкаас дутхгүй болчих юм. Яг заавалч цагаан арьснууд нь сэтгэх ёстой юм бэ? Биднэрт боломж байна. Асар боломж байна. Тэгээ энийг та бүхэн монголчуудад танилцуулаад сайхан байдаг. Тэгээд биднэрт боломж бол асар их байна. Тэгээд энэ төслийг бид нар яаж хэрэгжүүлэх юм бэ? Энэ чинь үнэхээр хэрэгжих боломжтой юм гэдэг хүмүүс асууж байна. Тэгээд би өөрийнхөө энэ Хариал гэдэг компани та бүхэнд бас харилцуулж өгч байна. Space Lab Inc гэдэг компани байна. Яг олон нийтэд гадаадын байгууллагуудад бид нар хэлэхдээ Space Lab Inc гэдэг юм. Гэхдээ яг албан ёсоор нөгөө энэ нэрээ өөрсдөө бодож олцоод
олон улс өөр одоо гадны компаниудтай ярих энэ нэрээрээ яваад ирсэн чинь албан ёсоор бүртгэлээ хийх гэсэн чинь иргэний бүтгэл 100 айлд гэдэг тэнд очиод нэр авах гэсэн чинь наад нэрээр шүү бүртгэхгүй гэдэг. Тэгээд арга ядаад Space Lab Inc гэдэг SLI гэдэг нь бүртгэлд оруулсан. Тэгээд албан ёсоор бол SLI гэдэг компани олон улсад бол Space Lab гэдэг нэрээр явж байна. Тэгээд энэ компани маань ямар зорилготой юм гэхээр бид нар сансар судлалын үндэсний зөвлөл гэж байна. Энийг гүр агч байгаа өөрөө хөөцөлдөөд өмнөх засгийн газар хүнд хийх гэж яваад чадаагүй байсан. Тэгээд энийг бид нар нэлээд гол үүрэгтэй оролцоод энийг байгуулахад оролцсон ба тэгээд манай компани захирал төгөлдөр гэж яваад төгөлдөр маань сансар судлалын үндэсний зөвлөлийн гишүүнээр байдаг. Би өөрөө Монголд байдаг болохоор тэр зөвлөлд орох боломжгүй байсан. Тэгээд анх удаага бид нар энэ үндэсний зөвлөлтөд CubeSat гэсэн сая ярьсан хэмжээ дагуулын тухай яаж ямар юм бэ гэдгийг ямар улсууд хийгээд яавал болох юм Монгол улс үнэхээр хийх боломжтой гэсэн мэдээллийг бидний зөвлөлтөөр тавьж танилцуулж ирсэн байна. Тэгээд манай компани маань зорилго нь болохоор хэмжээ дагуулын үйлдвэрлэлийг нэвтрүүлэх зорилготой хүний нөөцийг бэлдэх гэсэн тийм зорилготойгоор ажилладаг. Тэгээд ерөнхийдөө компани бодлого маань хоёр хэсэгт хуваацсан юм байна. Нэг нь болохоор ашигын салбар руу орё. Ашигын гэдэг нь түрүүний хэлсэн тандын судалгаа харилцаа холбооны хиймэл дагуул бид нар ямар байдлаар оролцож явах боломжтой юм бэ гэдэг. Энийг бид тэр төвлөрөө захиралтад автсан байгаа. Нөгөө салбар нь юу юм бэ гэхэд бид нар судалгаа боловсролын чиглэлээр явах ёстой юм байна. Тэгжээж бид нар энэ хүний нөөцийг бэлдэх ёстой юм байна. Тэгээд тэр нь энэ одоо төсөлтэй холбоотой. Энэ хүний нөөцтэй холбоотой юм салбар руу орё. Тийм учраас бид нар энэ компаниараа энэ сансар дэх бидний мөрөөдөлсөн төслийг хэмжээд явж байгаа. Тэгээд манай компани болохоор энд яг ийм хамтрагч улсууд ингээд бичсэн байна л та. Тэгээд энд нэрсийг хамаагүй гаргаж болохгүй гэж боддог. Нэг улс нэг компанийн нэрийг нь бол гаргаж болсон. Энэ Шведийн компани байгаа. Түрүүнээс Uppsala-гийн их сургуулиас үүдэлтэй одоо O гэдэг E-ийн тэр бөөрийнхий тэгээд тэгээд C тэгээд Microtech гэдэг тийм Шведийн компани байна. Эдний технологи нь хамгийн гоё технологи. Яа би татагдаад байна гэдэг нь PM гэдэг plug and play гэсэн технологи аахгүй. Энэ яадаг юм гэхээр компьютер гарч ирээд бид нар яадаг болсон гэхээр дээр жишээлбэл маусны гэхээр нэг юм бөөрийнхий юм дээр хэд цэгтэй нөгөө талд нь жишээлбэл keyboard тэгээд дэлгэцтэй холбооны гэхээр бас нэг юм S232 янз янзын төрлийн юмуд ингээд залгадаг байсан. Тэгсэн чинь компьютерийн хөгжил явж ирээд USB гэдэг юм гараад ирсэн. Тэгвэл ерөөсөө нэг адилхан төрөлжин юм лөө юу ч юм хард диск ч юм уу юу ч юм дэлгэцийг ч юм уу ингээд залгаад яваад байх боломжтой болдог гэсэн. Яг энэ технологитой адилхан. Энэ одоо аргачлалтай адилхан байна л да. Plug and play гэдэг. Чи хиймэл дагуулын нэг хэсгийнх нь нарийн юм мэдхгүй гэж болно. Чи өөрөө програм бичиж чаддаг гэж болно. Чи оптикийн хүн биш гэж болно. Тэгэхээр чи зүгээр тэр оптикийн тэр камерныхаа юм худалдаад авчих. Тэрийг шууд энэ системтэй USB-гээр холбочих гэж байгаа байхгүй. Тэр камерч бол тусдаа өөрөө ажиллаж байна. Энэ дунд хэм бид нар хийцэн байгаа болохоор энийг холбочих юм бол чиний програм чинь энэ камерыг удирдах явчих юм гэсэн. Хялбархан хэлэх юм бол тийм технологи байна. Тэгээ энийг NASA-тай хамтарч хөгжүүлээд тэгээ Японы JAXA гэж байна. Тэднийх бас ашиглаж эхэлж байна. Тэгэхээр яг мэдээж одоохондоо дэлхийд анги түгээгүй юм л да. Түгэх гэдэг ингээд түгээх гэдэг энэ компани ч оролдоод явж байна. Тийм болохоор энэ компанитай бид нар ярилцаад эдний технологи бас энэ 3 CubeSat-ийнхаа ядахтай нэгэнд нь ашиглая гэсэн бодолтой байна. Дээрээс нь бас дахиад нэг компани нэрийг гаргачих гэж бодож байна. Тэр нь Нидерландын компани байгаа. Бас яг энэ Европ төвтэй компани. Биднийх ISS гэдэг ISIS гэсэн компани. Биднийх бас яг энэ CubeSat гэдэг салбар дээр тэргүүлж байгаа компани. Түрүү 2013 онд нөгөө TJ-SAT гэдэг ахлах сургуулийн Америк ахлах сургуулийн хүүхдэд хөөрсөн хуужинтай хамт энэ ISS гэдэг компани CubeSat хөөрсөн байгаа. Энд нийтдээ 17 байсан байна. 17 юм жижиг CubeSat-ыг хөөрсөн. Юус энэ талаараа мэргэжсэн компани. Эднэртэй бид нар анх санаагаа олчоод бид нар хийж эхэлсэн энэ компанитай яриад нэлээд удаан ярилцж байсан. Тэгээд бид нар дэмжинээр удаан хугацааны хамтрагч компани. Тэгээд эдний бас технологиг оруулж ирээ гэж байна. Тэгээд яагаад ийм олон компаниг бид нар онлайн авах гэдэг юм бэ? Эднэрт ч мөнгө төлөх шүү дээ. Мөнгө төлөх нь ойлгомжтой. Гэхдээ миний хамгийн гол зорилго маань энэ компаниудад ашиглагдаж байгаа технологиг бид нар зөвшөөрмөр байна. Би нэг үгээр би өөрөө
2000 за 9 он орчмоос хиймэл дагуулсан нэлээд хүчээр хийж орж эхэлж байна. Энийг үндсэн мэргэжил програм авч IT-ийн програм бичиж чадна. Тийм хиймэл дагуул дотор хийх програмыг бол бичиж чадна. Бусад технологиноос хийхэд надад хүч хүрэхгүй юм байна. Энд цахилгааны хүн орж ирэх хэрэгтэй, механикийн хүн орж ирэх хэрэгтэй. Эсэн бус хүмүүс орж ижил бид нар цогсон гэдэг. Тэнд хэрэглэгчид бол тэр технологийн ямар ч байсан авъя. Монголд нутагшуулна. Мэдээж шууд тэр технологиг авъя гэхээр ямар ч улс өгөхгүй. Тэрийг бид нар бүтээгдэхүүн болгож авахдаа та нар зааж хамтарч хий. Тэгж авч байгаа. Лицензийг авъя гэсэн үг. Энийг аваад нутагшуулна гэдэг зорилго нь Монголдо хийнгээ ингэж хийх юм байна. Энийг нь авъя. Энийг бүр ингэж сайжруулах болох юм байна гэдэг бид нар өөрсдөө технологитой болох зүйлсэлтэй байна. Энийг ганцхан азрахаар ирээдүг явцгүй болчихно. Олон талыг хараад явах юм бол яагаад ингэж олон талын технологиг нутагшуулах гэдэг юм бэ гэдгээ би дараа нь танилцуулъя. Тэгээд манай компани бол яг боддоор 2011 оноос иймэрхүү энд одоо бичсэн байгаа олон улсын хурлуудад оролцоод яг энэ CubeSat-ийн чиглэлээр бол маш их анхаарал тавиад дээрээс нь SmallSat гэдэг тэр дотор MicroSat гэдэг тэр төрлөөр бол нэлээд бас анхаарал тавиад оролцоод ирсэн. Тэгээд ерөнхийдөө Space Lab, Монгол гэх юм бол Space Lab гэдэг нэрийг ямар ч хэлсэн. Дэлхийд бол тодорхой хэмжээгээр мэднэ. Яг л бид нарыг анх ороод ирэхэд Монгол гэдэг нь ерөөсөө нөгөө улсын хүмүүсээс харахад жинхэнэ сансрын ороод ирчих байхгүй. Энэ Монгол одоо юу болж байгаа юм бэ? Энд байд ерөөсөө нөгөө хурлан болоход шинийн дээрсэн хүмүүсийн нэрсийн жагсаалт гэдэг өгч байгаа. Тэгэхээр тэнд Монгол гэдэг үг ороод ирж байгаа. Нөгөө тоон дотор үсэг зөвхөн гэдэг чинь энэ Монгол яагаад энэ дотор явж байгаа юм? Тэгээд нөгөө шиглээд төлөөл ингээд уулж явах. Тэгэхээр манай захирал бас ирсэн гэх юм тэр дотор нь ороод хүмүүстэй ярилцаад тэгээд тэндээс ихтэй хүн авалж байгаа дараагийн хүн дээр яавал зүгээрч юм. Яваад тэгээ 2012 оны Словенд болсон Европод 2 жилд нэг удаа болдог том SmallSat-ын конференц гэдэг. Тэгээд тэнд бид нар оролцоод нэлээд олон компаниудтай гол яриагаа хийжсэн. Тэгээд тэнд орсноор Хятадаас тэнд ганцхан хүн ирсэн. Тэгж бол манай компаниас 3 хүн ирсэн. Тайванаас 2 хүн байна. Энэ маань өөрөө маш том юм байна. Олон улсад нэрээ гаргасан. Энэ талыг Монгол улс сонгогч байгаа гэдэг. Тэр утгаараас цааш гадны компанитай нөгөө чинь бид ямар ч байсан худлаа биш юм байна. Ирээд ингээд байнга тогтмол оролцсоноос их чухал байна л да. Нэг удаа оролцоод явчих биш. Оролцоод тогтмол явах. Нэрээ байнга гаргаж байгаа. Тэгэхээр бид нар үнэхээр хийх гээд байгаа юм гэсэн. Бидний хүсэл мөрөөдөл бас нөгөө талд нь ойлгож байгаа юм л да. Тэгэхээр эргээд жишээлбэл түрүүн хэлжсэн хиймэл дагуулсан мөн ихэд жишээлбэл NanoSat хэд чинь биднэрт $200,000 танаа төхөөрөмжүүдийг яахад чинь зөвлөгөө эдгээр нь ороод ийм байна гэж хэлжсэн хүмүүс нь за энэ удаад 100,000 ч юм танах яах юм бол за өшөө багасч болно ч юм. Эсвэл бүр нарийн хүнээ явуулж ч юм. Тийм яриа хүртэл хийх боломжтой болж байгаа юм л да. Энэ маань миний түрүүний нөгөө хэлээд байсан бид нар мэрэгжилтэнтэй болох гэдэг чухал. Одоохондоо бид нар өөрсдөө хөөргөөгөө болохоор гадны улсаас харахад тэгтээ том ялгаа нь ямар байна вэ гэхээр тэд нар их сургуулийн профессор байна. Бид нар 10 жилийн хүүхдүүд байгаа байхгүй. Яг харьцаа бол тийм байна. Тийм утгаараа тэд бид нарт туслах гээд байна. Хэрвээ бид нар нэг хиймэл дагуулыг хөөргөж юм бол хүүд бидний төвшин яг адилхан болно. Биднийх 10 см-ийн жижигхэн CubeSat тэднийх 10 тонны том хиймэл дагуулыг тэр ямар ч хамаагүй. Сансрал гарцсан бол бид нар яг адилхан мэргэжилтэнд болж. Энэ хамгийн том статус юм байна. Энийг бид нар авах хэрэгтэй. Энийг авцсан байхад нөгөө жишээлбэл та бүхний зүгээр болохоор жишээлбэл Франц улсаас Монгол улсад харилцаа холбооны хиймэл дагуул дээр та нар манай энэ хиймэл дагуулыг 15 жилийн хугацаа та зээлээр $300 сая аваач гэдэг санал ирж магадгүй. Тэгэхдээ бид нар за болоод наад чинь ариун үнэтэй байна. Та технологич 7-8 жилийн өмнөх технологи байна. Наад чинь өсрөл 200 за 200 сая байх хэрэгтэй. Гэж хэлэх хэрэгтэй болж байна. Энэ бол жишээ шүү та бүхэн буруу битгий ойлгоо. Жишээлбэл Япон улсаас $50 сая та нар манай энэ жишээлбэл нэг компани жишээ шүү. NEC гэдэг компани хиймэл дагуулыг та нар аваач. Бид нар танарт Samurai гэдэг бонд юм. Та нар энэ мөнгөөр аваач гэж хэлж магадгүй. Энэ жишээ шүү та бүхэн. Гэтэл бид нар тэдний өдөөс танаа хиймэл дагуул дотор ашиглаж байгаа сенсорын чинь үзүүлэх муу байна. Энэ чинь өнгө ялгалт нь муу байна. Долгион нь муу байна. Хүрээнд баг байна. Ердөө 4-5 өнгө сонгох юм шүү. Тийм биш ээ. Бид нар 18 өнгөтэй хиймэл дагуулыг өөрсдөө байгууллагатай ярилцаад хийх чадвар байгаа. Тэрийг бид нар хийх чадвартай байна л да. Энэ бидний давуу тал болно. Бид нар өөрсдөө гадны улсуудад
муугаар хэлэх юм бол мөржүүлэхгүй гэсэн тийм боломж байна. Тэгээ манай компани бид нар өөрсдөө оролцсон бидэртэй холбоотой хүмүүс гэсэн дэмжиж гадны улсын хүмүүс ментор байдлаар энэ төсөлд маань орж ирж туслах юм аа. Тэгэхээр энэ төсөл маань мэргэжлийн талаас айх аюулгүй. Тэгээд би элчин сайдын амнаас хүсэх юм маань 3 сарын 20-нд бид нар энэ нээлттэй хийх. Тэгээд энэ нээлтээр Шведээс OC Microtech гэдэг компаниас 1-2 хүн орчин. Тэгээ өөрсдөө технологийн бас танилцуулсан хэрэгтэн та бүхэн визитер олгохноос туслаарай гэж хүсэх байна. Тэгээд ерөнхийдөө энэ төслийг яаж хэрэгжүүлэх вэ гэдэг та бүхэн танилцуулсан. Ер нь төсөл маань одоо reality телевизийн нэвтрүүлэг байдлаар явуулсан. Эхний ерөнхийдөө 3 хэсэгт хуваагдсан. Бүртгэлээ хийн 3 сарын 10 хүртэл одоо бүртгэл нь явагдаж байна. Тэгээд сонгон шалруулалтаа сонгон шалралтаас сонгон шалгарсан 3 багийн хиймэл дагуулыг хийх юм. Энэ ерөөсөө Universe Best Songs ч гэх юм хүү яг л шоутай адилхан. Яг нь тань мэдэх юм чиглэл талаас Монголд ганц хийдэг байгаа залуу зохион бүтээгч нэвтрүүлэг аа тэр шиг. Тэгээд тэрэн дээр бол тийм шоу байдлаар хийн тэгээд тэрнээс гадна дээрээс мөшөө бас бодоод байгаа юм болохоор баримтат байдлаар болсон зураг бид авч байгаа. Өөрөөр хэлбэл 2 нэвтрүүлэг юм. Одоохондоо олон нийтэд гарч байгаа нь болохоор ерөөсөө шоу. Гэтэл ард нь бидний ингэж яриад явж байгаа юмудаар ч баримтжуулаад явж байгаа. Ялангуяа Монголд хийж байгаа юмнуудыг бол NTV-ийн холбогдох хүмүүстэй ярилцаад нэг баг биднийг дагаад зураг бол аваад явж байгаа. Тэгэхээр дээрээс миний одоо хүсэж байгаа энэ Шведийн компанитай ярьж байгаа энэ Шведийн SVT гэдэг үндэсний телевиз байгаа. Тэрийг бас Монгол очиж зураг аваач гэж хүснээр байгаа байхгүй. Тэрийг бас ярина. Тэгээд юм баг болох байх нэг хальт ярьжсэн. Тэгэхээр нөгөө NHK-тэй бас Японы яагаад гэхээр Япончууд бас орж ирэх юм. Тэгэхээр энийг яагаад ингэ хийж байгаа вэ? Дунд сургуулийн хийж байгаа энэ төслийг яг гадны Швед, Голланд, Хятад бас тусалж магадгүй. Тэгээд Япон бай гэдэг улсууд тусалж байгаа. Бид нар өөрсдөө 100% хийгээгүй ч гэсэн бид нар оролцоод хийж байгаа энэ төслийг маань нөгөө улсын хүмүүс хийж байгаа ч гэсэн энэ хүмүүс ч өөрсдөө технологиг энэ ядуу бүрээ Монголд нэвтрүүлж байгаагийн бас бахархалтайгаар олон улсад цацсан л да. Тэр нь биднийг Монголыг маань олон улсад шууд өнгөө цацаад өгч байгаа боломж болж байгаа. Энэ хамгийн чухал. Тэгээ ийм зорилготойгоор бас явж байгаа. Тэгэхээр энэ дээр яаж ажиллах вэ гэдэг та бүхэнд бас санаа бодлоо бас чөлөөтэй хуваалцгаа. Энэ бол ерөөсөө нээлттэй. Твиттерээр би хаяа ингээд Твиттер шүү Facebook ялангуяа би Facebook-оор л мэдээлэл цацсан. Гэхдээ Твиттер нөгөө үсгэн дундхан болохоор зарим мэдээлэл гарахгүй. Тэгэхээр хүмүүс тэгдэг. Ийм сайхан төслийг чи тэгээд муугаад байхгүй олон нийтэд танилцуулаач юм. Надад нуусан юу ч байхгүй. Тийм болохоор өнөөдөр та бүхэнд харуулсан тэр англи үн энийг ерөөсөө чөлөөтэй гаргаж байна. Бүх юм чөлөөтэй байна. Энэ нэвтрүүлгээр хүүхдүүд сонгон шалралт байгаа. Сонгон шалралт нь 4 сэсгээс бүрдэж байгаа. Хүүхдүүд энэ өөрснөө сэдвийн дагуу хийгээд явах юм. Би сонгон шалралт ихний шалралт нь болохоос болж ирэхийн өмнө нийт хүүхдүүдэд сурлуулад тодорхой хэмжээр хиймэл дагуулын тухай мэдлэгийг олгоод эхэлнэ. Тэгээд тэр тухайн сонгон шалралттай холбоотой мэдлэгийг өгөөд за ийм байна. Та нар одоо ийм хийх ёстой. Хамгийн ихнийхэн жишээлбэл хиймэл дагуул маань ямар хэрэглээтэй байх вэ гэдгийг өөрсдөө бодох ёстой. Тэгэхээр ерөнхийдөө ийм хиймэл дагуул гэдэг та нар юу хиймээр гэсэн тодорхой хэмжээний мэдлэг өгөөд за та нар одоо бодцгоо. Нөгөө багийн хүмүүсд нь өөрсдөө судлаад эхэлнэ. Ямар хиймэл дагуул гэдэг яа гэв. Тэгм удаа тэр хиймэл дагуулдад төгссөн дараагийн сонгон шалралт нь болохоор эд анги өөрсдөө хайж эхэлнэ. Монголд хийх боломжтой газар байгаа. Жишээлбэл шинжлэх ухааны техникийн шүтээсийн механикийн инженерийн сургуулийг даа. Тэднийх тэр бол ерөнхийдөө нэлээд их эд ангиуд одоо төхөөрөмжүүд байгаа байхгүй. Төмөр мөрөөр зорж байдаг. Тэрийг ашиглаад ерөөсөө өөрсдөө төмрөө хийж чаддаг гэдэг юм. Төмрийн анхны их материал нь. Тэр тийм газруудад бид нар ашиглаад хийх байхгүй. Тэрийгээ чинь эсвэл хийж чадахгүй гаднаас та худалдаж байна. Тэрийг худалдаж авахад ерөнхийдөө хиймэл дагуулд одоо их хэлбэр болсон. Та бүхэн удаа гэртээ хараад шалгаад үзээрэй. CubeSat Shop, Zig.com гэдэг. Энэ сайт руу ороод зарим эд ангиудыг, зарим жинхэнэ эд ангиудыг худалдаад авах боломжтой. Онлайн яг хувцас худалдаж авч байгаа юм. Тэндээс хүүхдүүд худалдаад байна. Өөрөөр хэлбэл тэнд байгаа бодит үнэ олон нийтэд нээлттэй. Хүүхдүүд тэрийг худалдаж байна. Бид нэр ашиглаад ийм юм давал хийхэд энэ хэрэгтэй юм а. Энийг худалдаж авах гэдэг юм. Тэгэхээр өөрөөр хэлбэл ямар ч хаалт байх. Энийг нэвтрүүлгээр цацуулах нуусан ерөөсөө байх. Тэгээ хүүхдүүд өөрснөө юун дээр нь яаж уралцаад аль хэсгийг өөрснөө ингээд алийг нь худалдаж аваад энэ хиймэл давал яаж бүтсэн бэ гэдгийг нийтэд нээлттэй байх юм. Тэгээд ийм 4 сонгон шалралттай явагдана. Тэгээд энд бас гол анхаарал гэж байгаа нь түрүүн хэлсэн нано гэдэг үгэн дээр битгий тоглооч гэдэг. Тэрнээс гадна одоо энэ төсөлтэй холбоотой ерөнхийдөө 6 ойлголтыг үгийг бас Монголд түгэе гэсэн бодлоо. Монгол одоо их яригадаад байдаг. Одоо
хамгийн их яригддаг нь бол жишээлбэл инновац юм да. Тэгээд дээрэс нь entrepreneur гэдэг үг одоо сүүлийн үед их гарч ирж байна. Дээрэс нь технологи дамжуулах, мотившуулах гэдэг үгнүүд байдаг. Гэтэл ямар нэгэн төслийг хийхэд бид нар бодоод үзэхэд энэ 6 юмнууд бол яалтчгүй хэрэгтэй байна. Гэхдээ энэ 6-аас биднэрт нэг дутагдaltaй байдаг юм. Нөгөө 5-ыг нь бол монголчууд гэж одоо ойлгож байна. Entrepreneur, технологи дамжуулах, venture business эсвэл гарааны компани, инновац гэдэг бол тодорхой хэмжээр жоох ойлгох шүү. Гэтэл хамгийн дутагдaltaй тал нь angel investor гэж байгаа юм л да. Энэ Монголд юусоо байхгүй. Нөгөө Марк Цукерберг гэдэг дуржуурстай залуу гарч ирэнгүүтээ тэр Facebook гэдэг юм хийхдээ тэр яагаад хийсэн бэ? Тэр яагаад тийм том болсон бэ гэхээр автан заавалч хөрөнгө оруулж байгаа байхгүй. Тэр амар супер санаатай. Тэр нь шууд мөнгө олдог болохоор өөрөөсөө мөнгө гаргаад хийсэн юм гэхээр тийм биш. Заавалч хөрөнгө оруулж байдаг. Рискийг нь бодолцоод явдаг. Америкт гэхэд 2000 жоохон хуучин гэдгээр 2007 оны судалгаар ерөнхийдөө инвесторыг хоёр хувааж үзэж байгаа бол angel investor нөгөөх нь болохоор venture investor юм. Өөрөөр хэлбэл angel нь бол хамаагүй их риск өндөртэй гэсэн энэ алдах магадлалтай. Нөгөөх нь харьцангуй тогтвортой компаниуд руу хийдэг хөрөнгө оруулалт шүү. Гэтэл бүтэн жилийн турш аваад үзээд энэ хоёрын хөрөнгө оруулалтын хэмжээ ойролцоогоор бараг төсвөөс 200 хэдэн миллион доллар юм. Миллион тийм. Миллион байна. Юу маш ойролцоо. Өөрөөр хэлбэл Америкууд тэр рисктэй юм л хөрөнгө хийх гэсэн юм ойлгодог, мэддэг. Тэгжээш тэндээс дараагийн шинэ бүтээгдэхүүн гарч ирж байгаа юм байна. Японч сайдлах. Компаниуд нь жоохон өөрөө томорсон компани бол дараагийн гарч ирж байгаа компанид хөрөнгө оруулалт явуулдаг. Монгол бол тийм байх юм. Тэсэн мөртлөө нэхэд байгаа юм. За инновац хийцгээе. Ганц байгаа технологийн сан байгаа байхгүй. Технологийн сан байлаа гэдээ улс хүмүүс хийдэг. За улс нь мөнгө өгөх ёстой юм шиг. Улс ганцаараа мөнгө гаргаж чадахгүй байхгүй. Манай Монголын компаниуд өөрсдөө энийг бодох ёстой байхгүй. Улс юм хийх ёстой, их сургуулиуд юм хийх ёстой, компани ч бас хийх ёстой. Тэгжээж явна. Тэгэхгүй улс нь одоо нэг хэдэн толгойд авах жоох мөнгөтэй улс болохоор улс ард түмэнд мөнгө өгөх ёстой, компаниудад мөнгө өгөх ёстой, дэмжих ёстой. Дэмжих ёстой л баг. Гэхдээ улс ганцаараа дийлэхгүй. Тэгээ их сургуулиуд нь дангаараа бас дийлэхгүй. Хоёрын компаниуд ч гэсэн дангаараа дийлэхгүй. Бүгдээрээ л хуваалцах ёстой. Дээрээс нь энд дутагдaltaй нэмж хийх ёстой. Хоёр хүмүүс бас бодлоо өөрчлөх ёстой юм л да. Ингийн ард түмнээс би мөнгө авах гэдэг юм биш. Нөгөө хөнгөтэй болсон байгаа хүмүүс нь тодорхой хэмжээгээр Монголд үнэхээр буян үйлдмээр авал шинэ технологи гаргаж ирэх гэж байгаа хүмүүс тодорхой хэмжээгээр дэмжлэг үзүүлж явах ёстой юм л. Тэгжээж энэ юм маань явна. Тэгэхгүй бол нэг гой санаатай байлаа гэд бид нар Америкт өрсөлдгөөс санаагаараа өрсөлдөх гэдэг юм биш шүү. Бид нар эцсийн бүтээгдэхүүнээр өрсөлдөх шүү. Тэгэхээр чинь тэрийг хөгжүүлэх хөрөнгө оруулалт хэрэгтэй юм л. Тэгээ энэ талаар энэ нэвтрүүлгээр цуврал байдлаар нэвтрүүлэг гаргаад хүмүүст баг багаар лекц уншуулаад тодорхой нэг хэдэн хүмүүс байгаа энэ талаар нэлийн яваад ирсэн. Тэгээ би өөрөө цахим мөртөө холбооны гишүүн. Номын эрдэмтэн манаас цахим мөртөө холбооны гишүүн. Тэгээ цахим мөртөө холбоонд нэлээд олон хүмүүс байдаг. 100 орчим гишүүдтэй. Тэгээ тэнд маань ялангуяа entrepreneur, инновац, технологи дамжуулах гэсэн сэдвүүдээр ярьдаг хүмүүс байдаг. Тэгээ энэ хүмүүсээр яриа хийх юм. Гэхдээ гол яриа хийх юм маань том хүмүүст яриа хэлдэг юм шиг 10 жилийн хүүхдүүд их сургууль заа. Тэгээ дунд сургуулийн хүүхдүүдэд ойлгох энгийн төвшөнд яриулах юм гэсэн бодолтой. Тэгжээж энэ төсөл маань хэрэгж байна. Тэгжээж хүүхдүүд маань зөв мэдлэгтэй болно. Тийм тэгж хийх. Тэгээд хэрхэн бүтээх вэ гэхээр за сая юу баг ярьчлаа. Хүүхдүүд маань эхлээд өөрснөө сэтгэсэн нэг зохиомж. Тэгээд тэрнийхээ дагуу дотоодод үйлдвэрлэх бүтээгдэхүүн байх нь эсвэл гадаадаас худалдаж авах юм гэсэн хоёр урсгалаар байна. Гадаадаас юм гадаадын нөөц нь бол CubeSat Shop байна эсвэл PMP гэдэг энэ шведийн компани технологич нэрийг ашиглаж болж байна. Эсвэл дотоодын шүтээсэн эсвэл манай компани өөрсдөө бид нар бас баг сар программаар бичээд яваад байгаа. Тийм хүмүүсээс бид нар хуваалцаад бас явчихсан. Тэгээд яг бидэртэй холбоотой өшөө бас нэг хятадын компаниуд тэднийхээс бас зарим юмнуудыг авах боломжтой байгаа. Тэгээд яг манай монголчууд маань хятад хэрж байгаа айдаг тал байдаг, дургуйсдаг тал байдаг. Тийм болохоор айлуулах тэрийг ашиглах яг хөө хэлний асуудал байна л доо. Тэгээд эцсийн бүтээгдэхүүн маань ийм CubeSat гэдэг бүтээгдэхүүн гарна. Энэ ганц биш 3 гарна. Яагаад 3 гэсэн бэ гэхээр рискээ бодож байгаа юм л доо. 3-ыг хийгээд бид нэр хөөрөлөөхөд нэг хийгээд хөөрөх юм бол нөгөөх нь за унж амжилтгүй болчихлоо бас хэцүү. 3-ыг хийгээд хөөрөх юм бол ядахтаа энэ чинь бүгд нэг юмар хийх биш шүү дээ. 3 өөр баг хийх юм чинь ядахтаа нэг нь амжилттай явчих юм байна. Дээрээс нь аль бол олон хүнд хүргэе. Дээрээс нь судалгаар энэ CubeSat гэдэг судалгаар одоо ойролцоогоор 50 орчим улс сүүлийн 2000 оноос 2014 оны хооронд 50 орчим улс хөрөгч оролцоод байна. Энэ нөгөө
том улсууд маань орсон юм шүү дээ. Америк, Япон гэх юм. Гэхдээ өөр нөгөө сая хэлсэн Швейцар ч юм уу тиймэрхүү улсууд нь хамгийн ихтэй л нэг 2-ыг хөргөцсөн байна. 3-ыг хөргөцсөн хүмүүс бид нар бараг CubeSat-аас салбарт ихний 15 руу шууд орно. Тэгээ миний мөрөөдөл бол энийг жил болгон ч юм уу 2 жил тутамдаа ингэж хийдэг болвол сэтэл. Тэгээд тэрэн дээр улсаас өрн гарах боломж байгаа байхгүй. Нэг хэмнэл даваалт хийхэд ойролцоогоор 100 сая доллар. Хөөрөх асуудал нь бол тэгээд ямар нэгэн байгууллагуудаар гуйгаач шааж болно. Бүр нарийн үнийг хэлэх юм бол ерөнхийдөө нэг 100-аас 150 сая доллар, за 200 сая доллар явах нэг жижиг нэг юнитийн хэмнэл даваалт өөрчилж байна. Тийм боломжтой. Тэгэхээр улсаас тодорхой бодлого гаргаад тэрэндээ төслөө жил болгон олон төсөл шалруулдаг, олон 10 жилийн хүүхдүүдийг өрсөлдүүлдэг. Олимпиад маягийн контест маягийн тийм хийгээ явах бол боломжтой. Энэ салбарыг бид нэр хөгжүүлж байна. Тэгээд дээрэс нь энэ хэмнэл даваалын хүчин чадал маань өөрөө бага байгаа л да. Бага ч гэсэн нэг даваа тал нь сая та хүн өнөөдөр яриаг байгаа. Constellation гэдэг юм байна. Энэ болохоор юу юм бэ гэхээр хамтын хэлхээ холбоос гэх юм да. Ерөөсөө Монголоос хөрсөн хэмнэл даваал нь юу гэдэг юм бэ гэхээр ерөөсөө гал төмөр ас чинь үгүй гэдэг хямдаг хэмнэл даваал байлаа. Гэвч нөгөөх нь болохоор цас орчин үгүй гэдэг хэмнэл давдаг хэмнэл давуулж байна. Нэг нь Монгол хөрсөн, нөгөөх нь Япон хөрсөн. Гэтэл Японы хэмнэл даваал зөвхөн Японы дээр биш, Монголын дээр үрчсэн нисэж байгаа. Тэгэхээр тэр мэдээлэл биднэрт өгч боломж байгаа. Бид нар эсрэгээр Японы дээр нисэж байхдаа Японы дээр гал гарч ирнэ гэдэг нь авсан мэдээлэл бас Японд өгч. Энийг хамтын хэлхээс Constellation байна. Ийм хийх боломжтой. Тэгэхээр бол бид нар яг жил болгон нэг удаа хэмнэл даваал хөрөх гэхээр энэ удаадаа бид нар зөвхөн зураг авдаг хэмнэл даваал хөрөх. Дараа нь дуу цацдаг ч юм. Дараа нь юу ч юм. Жил болгон хөөргөд байх бол бид нар өөрсдөө олон хэмнэл даваал тавуулсан бол 10 хэмнэл даваал маш олон янзаар ашиглах боломжтой болж байна. Тэгэхээр энэ чинь нөгөө тамдан судалгааны 50 сая долларын хэмнэл даваалтай харьцуулбал хамаагүй бага төсөв хийх боломжтой болж байна. Тэгээд энэ NanoSat-ын, CubeSat-ын технологи жил ирэх тусам сайжраад байгаа. Ийм даваа тал. Тийм болохоор уул нь өргөжлүүд бол их ашигтай. Тэгээд энэ CubeSat эд анги нь ямар байх вэ гэхээр за яг хүлээн авч байх хэрэгтэй. Манайд OrbitNet гэдэг компани байгаа. Тэгээд ганц өөр газар хүлээн авах. Тэгэхээр ерөөсөө энэ антен байгаа. Ягийн антен гэдэг. Ерөөсөө бид дээр байдаг гэсэн бай. Цуслагын дээр тавьчаад телевизүүлж болдог. Энэ нөгөө аматчур гэдэг мэргэжлийн бус хүмүүсийн дунд болгон радио төлөвлөгөөний энэ хэлдэг. Ерөнхийдөө VHF, UHF гэсэн төлөвлөгөөний төрлөг байна. Энээс гадна өшөө S-band гэдэг нэг бас төлөвлөгөөний төрлөг гэдэг. Тэрийг хүлээж авах гэсэн юм байна. Иймэрхүү газрын антен байх хэрэгтэй. Үүнээс гадна энэ хэмнэл давал маань өөрөө CubeSat антен гэдэг доошоо мэдээлэл цацхаас хүлээж авах зорилготой антен байх хэрэгтэй. Тэгээ их би нөгөө арга ясман байна. Тэгээ магнитооркор ч юм уу энэ өөрөө тэнцвэржүүлэгч хамгийн чухал юм байна. Иргэдийн хөдөлгөөнд таамаглалын хөдөлгөөнд ороод таамаглал хийх би одоо төгтөртэй авч туршуулсан юм гэдэг юм байна. Тэгээд эрчим хүч. Батарей тэгээд нарны хавтан. Тэгэхээр энэ хэмнэл давал юм чинь. Тэгээд яг дотоод систем гэдэг энэ нөгөө гол компьютер нэг багхгүй. Тэгээд хүмүүс энэ нэг тустай юм байх юм гэхээр тийм биш. Энэ ерөөсөө компьютер болсон. Энэ зургуулыг энэ Шведийн компани хийсэн технологи багхгүй. Энэ ерөөсөө ашиглаж байгаа Linux 3-ын 4 байна даа. Kernel гэдэг нөгөө үйлдвэрлэлийн системийн гол version тийм байгаа. Хамгийн шинэ хувилбар дээр явж байгаа. Энэ технологи ерөөсөө компьютер байна. Хэмнэл давал гэхээр сансар гэхээр хол юм биш. Бүгдээрээ өөдрөг. Ерөөсөө компьютерийг л хөөрчж байгаа. Гар утсыг хийгээл хөөрчсөн. Тийм хэмнэл давалууд одоо бүр нэлээд гарав шүү. Тэгэхээр бидэнд боломжтой асар их байгаа юм. Тэгээд сансрын өрсөлдөөн буюу бидний боломж гэдэг энэ боломж нь бид нэр өөрсдөө оюунлаг оршууд маань янз янзаар болгож болно. Яг энэ өнөөдрийнхөө уулзалт яриад байгаа холбогдуулалтаа жоохон оюунлаг оршууд үүрийг ашиглалаа л да. Гэхдээ миний гол хэлмээр байгаа нь болохоор бид нар нэг юм оюунлаг оршуугаар бид нар бус улсын хүмүүсээс ондоо өрсөлдөх боломж байна. Тэр нь юу юм бэ гэхээр Америкч юм, Японч юм зөний хөгжсөн байгаа улсууд эдгээр сансрын салбарт юу боддог юм бэ гэхээр хамгийн шинэ технологиг хамгийн түрүүнд явах тэр юмыг л боддог юм. Хизээч Америк, Япон, Монголын төлөө Монгол зөрүүлсэн технологиг гаргахыг гэж бодохгүй. Тэд нар өөрсдөө технологиг сайжруулах, нөгөө улстайгаа, Оростойгоо өрсөлдөх ч юм уу, Хятадтайгаа өрсөлдөх тэрийг л бодоод явдаг. Хамгийн шинэ технологиг авч явдаг. Ердөө тэгж явдаг нэг 10-аад улслаа. Ерөнхийдөө сансрын салбарт орсон 50-аад улс. Тэгэхний нүүгд бүртгэлтэй 190 он улсан шүү дээ. Бараг 200 орчим. Тэнд чинь бид нар шиг хэмнэл дагуулгын улсууд байгаа байхгүй.
миний одоогийн байдлаар харж байгаа бидний өрсөлдөх боломж юм бол түрүүн хэлсэн би дутуу байсан. Яагаад ийм олон улсын технологиг авах гэдэг юм бэ гэхээр аль болох CubeSat-тай холбоотой маш олон технологиг Монголд нутагшуулмаар байна. Энэ нутагшуулсан өөрсдийнх болгомоор байгаа. Энэ болгосон аргаа бид нар хиймэл дагуултаа болъё гэсэн хэмжээний мөнгийг одоохондоо төлөхөд хэцүүгээд цаг хугацаа өнгөрөөд байгаа. Бид нартай адилхан улсуудад зарах боломж байгаа. Хямд үнээр. Хизээч Америк тэр Бирмач юу юм? Лаосыг ботож юу хийхгүй. Тэд нар 1-2 хиймэл дагуулын шахаж болно. Жишээл Нигергээд болсон. Нигер бол ерөөсөн Англид улсаас бүрэн 100% хамааралтай болсон. Яг Нигер жоох мөнгөтэй манайхтай адилхан. Тэр мөнгөөрөө Англид ерөөсөө захиалал анханасаа хийсэн арга том хиймэл дагуулыг худалдаж авах. 3 дахь хиймэл дагуулаасаа дөнгөж хангаж өөрсдөө хүмүүсийг бэлдэж хэлж байгаа юм. Хамт төсөл дээр англиудаа дэмжүүлэг. Вьетнам мэд болсон. Яг биднээс яалтчгүй Азад сансрын салбар дээр төрүүлчихэд байдаг. Гүр агшаага 81 онд нисгээд тэдний хүн 80 онд ниссэн байдаг. Гэтэл эдгээр бас хиймэл дагуул дээр төрүүлчихэд байгаа юм. Тэгээд эдгээр гэхдээ яаж нэгэ бас дутагдaltaй болно. Японы хөрөнгөөр эхнийхээ хиймэл дагуулыг хөргөцсөн. Тэгээд хэдийг хөргөчөөр одоо 4-5 хиймэл дагуул юм. CubeSat ч гэсэн хөргөцсөн. Тэгээд энэ CubeSat-ын багш нь болохоор одоо энэ Упсалийн их сургууль ажилладаг баг. Багшилдаг. Шведэд их алдартай. Тэгээд яхад тэгсэр эднэрийн дутагдaltaй бол яасан гэхээр хүнийхээ нөөцийг ихэлж бэлдээ. Бас л худалдан авалт юм. Миний бодлоо, миний зорилго болохоор монголчууд бид нар яах ёстой вэ? Анхнаасаа хүний нөөцийг зэрэг бэлдэх хэрэгтэй зүгээр байна. Худалдан авалт биш. Ямар ч том прожектыг эхлүүлсэн бид нар өнөөдөр АБ-г мэдэхгүй байж болно шүү дээ. Тэгэхээр тэр дотор нь ороод дагаад явъя л та. Тийм боломж нь байна. Тэгж хөдөлмөр байна. Тэгж хөдлөөд бид нар дараа технологи харин бид нар шиг улсуудаа нийлүүлдэг, зарим хэлсээр нийлүүлдэг, явуулдаг болсон. Энэ маань шинэ сансрын салбар дэх шинэ бизнесийн зах зээл болох боломжтой. Миний бодлоор бол тийм байна. Сансрын салбар өөрөө өргөжж байна. Зөвхөн нэг технологи хийгээд байдаг салбараас хайлаад боловсролын чиглэл ороод ирсэн. Ялангуяа энэ жил бол ИСА их хүчтэй багш нарыг бэлдсэн, дунд сургууль, бага сургуулийн багш нарыг. Тэгээд хүмүүстэй заа. Тэгээд нөгөө ИСА хүчтэй болоод ирсэн чинь НАСА яг НАСА-гийн Америк Орос хоёр бол ерөөсөө энэ сансрын салбарт бүр тэргүүлээд явцсан хоёр болсон. Ерөөсөө өрсөлд өчгүй хоёул амар мангас. Гэтэ сүүлийн үед тэндээ хаяж байгаа хөрөнгө нь их байгаа ч гэсэн жоохон үнэх үетэй харьцуулбал бууралттай. Тогтно. Нэг тоохгүй байгаа гэсэн. Тэгсэн чинь нөгөө хятад ИСА хоёр нэлийн хүчтэй болоод идэвхтэй болоод ирсэн юм чинь. Тэгээ одоо энэ Нидерландын компани байгаа. Марс One гэдэг төслийг аваад Марслын нөснө гэдэг. Ангар гариглын нөснө гэдэг явцсан чинь Америк утч нөгөө энэ одоо бид нар бас судлахгүй болохгүй юм. Хуучин яригдж байжсэн төсөл төслөө хиймэл аваад бид нар буцаас сэргийг тийш бас ороод гэж байна. Тэгээд сүүлийн ИСА төвтөгөр НАСА эднэрийг хөдөлгөөд боловсролын чиглэлийн нөөцс нэлийн хүчтэй болоод ирсэн. Америкт Cube 50 гэдэг хөтөлбөр явж байна. ИСАд бас ИСАгийн Европын холбоонд байгаа улсын их дэд сургуулиудын хиймэл авалууд өнгөө хөрж өгч байгаа тийм төслүүд яваад байна. Тэгээд бидний харьяалагддаг Азид мэнчсэн ерөөсөн Азид нэг 3 улс одоо хооронд өрсөлдөд хэлсэн байна л да. Нэг нь болохоор Японы, нөгөөх нь Хятад, гурав дахь нь Итгэл. Тэгээд энэ 3 хоорондоо өрсөлдөд Азидад тэргүүлж болоход үзээд байгаа. Тэгээд Японы харьяалагддаг нэг байгууллага байдаг олон улсын. Хятадын Япон төвтэй нэг байгууллага, Хятад төвтэй нэг байгууллага. Тэгээд Хятад нь өөрснөө хүчээ авах гээд тэрэнд нь яг манай улсад аль алинд нь ороо явдаг. Тэгээд Астро юу Up юу вэ? Asian Pacific. Апеско гэдэг тийм байгууллага гэдэг. Тэднийх гэсэн чинь өнгөрсөн оны 9 сард уулзсан чинь иймэрхүү CubeSat төрлийн бид нар өнгөө хөрөж өгнө. NanoSat төрлийн өнгөө хөрөж өгнө. Ганц биш. Бид нар хэрвээ та нар хүсвэл тогтмол байдлаар төсөл маань зөв явах бол бид нар тогтмол жил болгон хөрөх боломжтой гэсэн тийм яриа гарч байгаа юм л та. Тэгэхээр бид нар энэ салбар руу бас орох боломжтой. Тэгээ энэ дээр бид нар асар хэмжээний туршлага авах боломжтой. Тэрийг 3 дахь зах зээл рүү гаргах боломжтой. Энэ бол миний сансрын өрсөлдөнд монголчуудын явах боломж гэж бодож байна. Ингээд анхаарал тавьсан сонссон та бүхэнд баярлалаа. Тэгээд ямар нэгэн асуулт ч юм уу сонирхсан зүйл байвал асууваарай. Тэгээд гол юм болохоор би өөрөө анхнаасаа сансрын чиглэлээр явсан гэж дээрээс нь багаасаа нэг амар мөрөөдөлтэй байгаад сансрыг ингээд бодоод
зөвлөд яваад ирсэн хүн бол огт биш. Өөрөөр Японд 2006 онд энэ нөгөө хиймэл дагуул хөөрсөн. 2003 онд хөөрөөд хөөрчөө тэрний дараа яг адилхан стандартаар Токиогийн сурвал дахиад хөөргсөн. Тэр үед нэг сонин дээр мэдээ гарсан байсан. Тэрийг би уншаад ийм хямдхнаар хөөрөж болдгийм биш. Хийж болдгийм байна. Тэгээд тэр үеэс жоохон сонирхоод эхлэв. Тэгээд 2007 онд худлаа ажилтны танхимын шугамар хийдэг компанид дэвшижсэн. Тэгээд бид нар нөгөө орчуулах хийх боломжтой байгаа. Тэгээд тийм нөгөө хасуу мегаватт гэдэг. Хасуу мега гэсэн компани. Энэ хамаагүй гэж ярьж болж байна. Зүгээр тэмдэглэлийн цагааллын яриад явж байсан багтсан улсаас тендер гарсан. Хиймэл дагуулаар харилцаа холбоо юу ч юм тийм тендер аваад тэрэн дээр манай компани нөгөөт нь болохоор GM International GM-тэй холбоотой компани. Энэ хоёр тендер орсон. Манайх бол өөрснөө Франц технологи ашиглаж өнөөдрийг л ярьжсэн баг. Тэгэхээр та нар хиймэл дагуултай холбоотой бол нэг ийм хямдхан хиймэл дагуул гэдэг арга байдаг шүү дээ. Гэсэн чинь нөгөө ах мөрөд нэрээр тэгээ яваад өгсөн. Тэгээд тэр хэсэгт нэг хэсэгт тэгээ байхгүй явж тэгээд төвлөр гээд найзтай. Битүүр хоёулаа 2000 оноос 2010 он хүртэл Японд байсан. Тэгээ хаяа ярих юм яа. Тэгээд Монгол ирчээд хоёулаа яах вэ гэж бодож байна. Ер нь зориглоод хийё гэдэг. Тэгээ 2011 оноос ирсэн. Тийм болохоор би энэ салбарын тийм нарийн мэрэгсэн юм биш. Яг нь та бүхнээс жоохон илүү өмнө нэг 2-3 жилийн талаар судалсан. 2-3 жил судалтаа үнэхээр хүслээ гаргаад мэдээлэл цуглуулсан. Үүтэй тийм л юм байна. Яг нь бас дээрэс нь IT-ийн чиглэл юм болохоор програм бичиж чадна. Илүү арай юу хэмжүүлбэл арай ондоо чиглэл хүмүүсээс илүү хялбархан орох боломжтой. Тэрнээс би энэ чиглэлд мундаг мэрэгшээд явцсан амар том хүн тэгээд ингээд өнгөрөөд яриад байдаг юм биш. Хинч ийш орох боломжтой. Бид нар бүгдээрээ хамтраад хийх боломжтой. Тийм л бодлоо. Хамтраад бүгдээрээ нэг хэрэгжүүлэл болно гэж сайхан байна. Энэ миний төсөл болохгүй, энэ Монголын төсөл болно. Тийм болохоор та бүхэн одоо асуулт хэрэг асуухаас санаа зовж байгаа. Ийм асуухаар жоохон сонь явж мэдлэггүй гэж бодно гэж бодоод асуух бол битээ санаа зовоо. Хамаагүй асуугаараа. Тэрнээс гадна би өөрөө хариулж чадахгүй гэж магадгүй шүү уучлаарай. Яа сайн жоохон хоцроод ирчихлээ. Хөрөмжийг хийхэд $100,000 гэдэг. Тийм ойролцоогоор. Ерөнхийдөө ханшны $120,000 ч юм. Тийм тэр хавцаа. Монголд хийх боломжтой гэж хоёроо эсвэл Японд хийж Монголд хийх боломжтой эсвэл байна. Жишээлбэл одоо одоо их бий гэдэг байгаа. Энэ их бийг бол ер нь Монголд хийх боломжтой. Тийм. Гэхдээ яг энэ төмрийг төмөр гэж хэлчихсэн. Энэ төмрийг нь хятадаас авч магадгүй. Угсаа тийм л байх л байна. Харин хөрөг оруулаад гаргаад гадаад Япон орнууд хийн гэсэн үг шүү дээ. Гэхдээ Монголд ер нь угсаар бид нар бүх юм хийн. Тэр хүмүүс багш нар нь ирээд бид нар зааж өгөх. Хөрөмжүүд электроник хөрөмжүүд бол жишээлбэл ийм бордуудыг бол бид нар арай Монголд хийж чадах байх. Одоо угсаа компани гэсэн бүх бордыг. Тийм. Гаднаас л харин авдаг. Тийм болохоор яг л тийм шугамар. Шугамар л угсаа. Тийм. Яг гоо зөв мэдээллийн тал дээр одоо түрүүний реалити шоу маягаар явна гэсэн юм шиг юм зүйлтэй. Бид өөрөө сонсож байхдаа тиймэрхүү талаар залуучууд руу одоо зураг гэдэг чинь ерөөсөө мэдээллийн нэгдүгээр салбар шүү дээ. Тэгээ хамгийн гол нэг хүүхдүүдтэй хамтарч ажиллах чадах бол тэр мэдээллийг маш төлхөө зурагтаар л одоо тэднэрт мэдээлэхгүй бол одоо тэгээд үржим солонгос кино үзээд юу сансан юм. Тийм Монгол одоо яг дутагдлаа тоолно нөгөө тань мэдхүн чиглэлийн нэвтрүүлэг гадны нэвтрүүлэг ингээд копи шууд ингээд орчуулаад ч юм гаргаж байна. Тэр чинь нөгөө тухайн улс болон өөрсдөө тань мэдхүн чиглэл нэг байх ёстой гэж бодоод байна. Тэгээд солонгосууд солонгосын өөрсдийн арга барилтай ч юм Япончуудад төрсэн арга барил. Тэгэл Монголд тийм байхгүй байхгүй. Тэгээд гадны юм бид нар дуурайгаад явлаа гэд бид нар өөр үндэстэн шүү дээ. Тэр нь бас зурсан гэсэн байхгүй юм чи бид нар өөрсдөө тэргээл гаргах хэрэгтэй. Тэгээд энэ нэвтрүүлэг маань ч тэр нэг бас нэг хөлбөр нь болов сайхан даа гэж бас бодоод байна. Тийм амжилттай байна. Амжилт цаг хүрээлээ. Тэгээ одоо ч гэсэн бас санаа зовоод байгаа. Тэгээ очиод юу болох нь хүмүүстэй уулзаж ярилцсан гэдэг. Сөрөг тал байгаа юу? Сөрөг тал гэдэг нь Одоо ямар нэг сөрөг тий одоо ашигтай тал нь бол бид нар мэдээлэл авах юм гэж байна. Сөрөг тал нь яг та одоо энэ Cube Sat дээр яхаар ерөнхийдөө одоо би энэ төсөл дээр 3 хэмжээд авсан. 3 спонсор хайж байгаа байхгүй. Ерөнхийдөө $100,000 гаргаад ирэх групп компани бол шууд та нар нэр дээр аваа гэж $100,000 гэдэг чинь бага яг
том хиймэл дагуул яриад тэгэхээр хэдэн зуун саяар нь яриад ирсэн болохоор надад тийм мөнгө байхгүй л да. Гэхдээ тэгээд яриад ирсэн болохоор 100 мянга гэхээр надад хаяа баг санагддаг байхгүй. А гэхдээ яг бодит амьдралаар 100 мянга гэж бас баг мөнгө биш шүү дээ. Тийм мөнгийг нэг компани гаргаад хиймэл дагуулны амжилтгүй ч юм уу болчих юм бол тэр хүмүүс жоохон харамсалтай байх байх. Ерөөсөн мөнгөө сансарлуу салхинд хийсэн жаатай адилхан. Тэр нь сөрөг тавлаж магадгүй. Агарын одоо Монголын агаар магаар гэсэн үү? Монголын агаарт нөлөөлнө гэсэн юм бол байхгүй. Энэ хиймэл дагуул маань өөрөө 10 см хэмжээтэй. 10 см-ийн хэмжээтэй хиймэл дагуулыг сансарт нэг хөрөгч юм унж ирэхэд нөгөө дэлхийн нөгөө агаар мандал боош тийш орж ирэхэд шатчих. Тийм болохоор нэг асуудал байхгүй. Тийм болохоор яг асуудал нь том хиймэл дагуул байх юм бол унаад агаар мандалд орж ирээд альва нэг улс дээр унж ирлээхэд тэнд ус гарсан бол тэрийг тухайн хиймэл дагуулыг хариуцах улсын төлөх юм л да. Төлөх ёстой л да. Гэтэл азар энэ хиймэл дагуул нь орж ирсэн шатчих болохоор тийм асуудал байхгүй. Эстэл нь бол тэгээд хэрэгжихгүй. Тийм энгийн хүмүүс ер нь хүмүүс тайлбарлахдаа тэгж тайлбарлаж байгаа хиймэл дагуул өөрөө амжилтгүй байх чинь энэ эрсдэл. Тэгэхээр миний бодлоор нэг улс нэг төсөл анхны төсөл гэдэг утгаараа хэрэгжихгүй амжилтгүй болсон гэсэн тэр хийсэн гэдэг нь өөрөө амар том асуудал гэж боддог байхгүй. Жишээлбэл Эквадорын энэ CubeSat гэдэг төрөл дээр видеогоор real time холбоо харилцаа холбоо хийн гэдэг хиймэл дагуул хийсэн байхгүй. Тэгээд тэр нь олон нийтэд бүр зарлагдаад 2012 оны сүүлээр байна. 2013 он ихэрч юм хөөссөн. 2013 он тийм яг он сарын нэрний санаа ямар ч хэсэг хөөссөн. Тэгсэн тэр нь бол амар том төсөл л доо. Амар том гэх юм тийм real time-аар ингэж холболт хийн гэдэг нь энэ CubeSat дээр байгаагүй. Тийм болохоор олон улсаас хараад маш том. Тэрнээс л ажиллах чадваргүй болсон. Энэ өөрсдөө яг тэр зохиомж өөрсдийнх нь анх хийсэн одоо схемээс нь болж байгаа юм л да. Тэгэхээр хиймэл дагуул болгонд маань хийж байгаа улсаас хамаарат янз янз болохоор тэр нь харилцан ондоо болно. Тэгэхээр амьдрах хугацаа ч гэсэн ондоо болчих юм. Дотор нь ашиглаж байгаа жишээлбэл камерын тэр нэг нь хитрхи фойл ашигладаг ч юм уу, эсвэл нөгөөд нь багч юм шиг зураг сайн зураг авахын тулд их хэмжээний хүчил ашигладаг ч юм уу, эсвэл наргуу газар нисэж байхдаа камерыг хитрхи одоо өөр нэг төхөөрөмжүүдийг хитрхи ашиглаад байдаг. Гэтэл нар гарч ирж нарныхаа зайгаараа батарейгаа цэнгэлэх ёстой хаа тэр нь ирэхгүй тэнгууд наргуу газар хитрхи хэм хийждэг нөгөө цэнгэл байхгүй болчтой тэгээ ажиллагаа болгоч юм. Тийм олон янзын асуудлууд байгаа болохоор тэрнээс л амьдрах хугацаа нь янз янз байна. За баярлалаа. За сонирхолтой өгөөд маш их одоо сайхан мөрөөдөлтэй тэгээд бас хэрэгжүүлж байгаа ажилтай энэ залуу байна. Намбар 4 хэллээ. Бид хоёр бол бас захин мөртөө холбоо төрийн бас байгууллагын одоо нэг одоо бүрэлдэхүүнд явдаг юм улсууд байгаа. Тэгээ манай намбарын хувьд бол шивэд улсад бас ажиллаж амьдардаг. Түрүүн хэлсэн эхнэр нь бас Упсалагийн их сургууль сурдаг юм оюутан. Тэгээд бас шивэд улсад бас манай одоо Монголын одоо сурвалжсан залуучуудын нэг бас ажиллаж амьдардаг юм байна. Тэгээ энэ боломжийг ашиглаад бас шивэд байгаа монголчуудаа бас яриа хийлгэж хийж байгаа ажлаас нь танилцуулъя. Тэгээ бас танин мэдэх хүн ач холбогдол бол маш их өндөр байлаа. Тэгээд ер нь хиймэл дагуул гэхээр бид нар зүгээр нэг том төдий ойлгодог байлаа шүү дээ. Пууж, ёстой нөгөө пуужинг гэхчээр ойлгодог. Тэгээд дээрэс нь бол сансрын нисгч гэдэг нөгөө өргөж байгаа атраараа л төсөөлдөг шүү дээ. Ер нь бол тэгэхээр энэ одоо ойлголтод бол бас их долчин бөгөөд тодорхой ойлголт өгсөн. Баярлалаа. Тэгээ бас манай шивэд монголчуудын үндэсний холбоо тэгээ хамтарч байгаа байгууллагууд бас одоо намбартай бас нэг бяцхан дурслалын зүйл бас гэр бүлдээ бүгээрээ бас нэг бяцхан дурслалын зүйл гадуулагч нарын анхныхаа зочинд бас баярлалаа. Тэгээ ажилд нь амжилт хүсье. Монгол явж байгаа тэр ажилд нь бас амжилт хүсье. Нэртэйгээ гоож өгөөрэй. Баярлалаа. Тэгээд юу яана? Эрдэнэ ерөөсөө бүгдээрээ байж чаддаг зураг авахулчих бас анхны